Businessman podcast. Бизнесийг систем болгохын хамгийн ихний. Тэгээ энийг лего тоглоом шиг хүн болго өөрийнхөө өгсөн. Яг хүн болгоны ээж их гэдэг. Ээжийн цовингийн оцыг ингээ нэг удаа сумад ээж төмөр унтраа шатаж яваа шүү. Одоо өнөөдөр ном уншаад цаашаа хараад юм хийгээ суул бизнес нь болох хүн амжилттай явах системээ байгуулсан байдаг. Дижитал эрхний бизнес эрхлэгч энтерпренерүүдэд зориулсан Businessman podcast. Тэг албаасаар эхлэе тэ хоёроо. Подкаст маань албаасаар. Тийм таныг орж ирэхээс өмнө бит хоёр тестлээд хүмүүстээ сонсогдож гинөө гэд бас ямар сэдвээр ярих таагаа дуулгацсан байгаа. За юуны дөрөнд орой минь төргий хоёртоо. За орой минь. За баярлалаа. Үл болоод 5 хагас ихэд харанхуй болж эхэлсэн. Харин баг 5 ихэд харанхуй болсон дээ. За манай энэ удаагийн подкаст маань нэлээд онцлогтой болж байгаа. Төрөнийг яг лайв эхлэхэд хэлсэнчлэн лайв маань давхар подкаст олж бичигдэнэ. Тэгээд лайваараа бас яг одоо энэ лайвыг үзэж байгаа хүмүүсийнхээ сэтгэгдэл асуултанд хариулах болно. Энэ лайвынхаа төгсгөл хэсэгт гэсэн үг шүү. Гэхдээ бас та бүхэн маань асуух асуултаа одоо энэ лайвын гарчиг дээр нь бичсэн байгаа бизнесийн хэрхэн системчлэх вэ буюу бизнесийн систем хэрхэн яаж бий болох уу, системийн давуу талууд, ер нь системтэй холбогдлолтой асуултууд байвал тун сайн. За тэгээд энэ удаагийн подкаст болон лайв маань яагаад ийм сэдвтэй байгаа вэ гэхлээр одоо эх 7 хоногийн 3 дахь өдөр буюу 12 дугаар сарын 11-нд бизнес цэник өглөөний сургалт лекцийн маань дараагийн сургалт эхлэх гэж байгаа. За энэ сургалтын маань сэдв бизнесийн системийн тухай. Бас өнгөрсөн бас подкастаараа бизнесийн процессын тухай ярилцсан. Тэгээд процесс маань цаашаа яваад уялдаа бизнесийн системтэйгээ уялдах учраас бид энэ удаад энэ сэдвийн дагуу ярилцах гэж байна. Тэгээд подкастаа эхлэхээс өмнө нэг асуултыг одоо яг лайвыг үзэж байгаа бол дараа нь энэ подкастыг сонсож байгаа хүмүүсээс асууя гэж бодож байна. За энэ асуулт нь юу вэ гэхээр танай ажлын одоо дийлэнх үр дүн ганцхан хүнээс хамаардаг уу? Хэрвээ одоо яг тэр хүн чинь ингээд байхгүй болчихвол ч юм уу те тэр хүн чинь өвчтөний хэд хоног сар ч юм уу яваад ирэхэд танай ажил гацдаг уу гэсэн асуултыг эхлээд яг энэ лайвыг үзэж байгаа болон сонсогчд маань өөрсдөөс эхлээд асуугаасай. Хэрвээ асуугаад манай тим хүн байгаа юм байна ч юм уу манай бизнес ингэж явдсан байна гэсэн хариултанд хүрчээвэл яг одоо бид гур ярилцах байгаа сэдвийг заавал сонсоорой гэж хүсэх байна. За яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр одоо энэ нэг хүнээс хамаардаг энэ ажлын үр дүн бол буруу гэж үзэж байгаа. За ягаад буруугийн тухай одоо ярилцах чинь. За буруу гэж хэлсний утгыг Бэгийн хувьд юу гэж бодож байна? Яг сонсож байхад ингэж бодогдлоо л доо. Нэг хүнээс хамааралтай гэсэн тэр хүн чинь өөрийгөө ховлох боломжгүй. Тэгэхээр ажлын бус цагаар нь ч юм уу эсвэл гадагшаа томилтоор явцсан үед нь гинт асуудал гараад ирэх юм бол тухайн хүнтэйгээ холбогдох гэдэг. Гэхдээ тэр хүн явцсан эсвэл холбогдох боломжгүй бол тэр ажил гацаал эсвэл өөр хин яг юу хариуцахыг мэдхээ болчих чинь айгүй эрсдэлтэй штэ. Тэгэхээр аль болох хүнээс хамааралгүй систем буюу яг тэр систем цаашаа ингээд өөрийгөө авч явахаар болгочвол бүх юм амар болоо гэж бодож байна. Гэтэ энэ айгүй ерөнхий энгийн сонсогч байгаа хэдүүлээ одоо яриан дундаа бодож жишээ хэрлээд илүү нарийн дэлгэрэнгүй ярихаар. Тэгээд ингэж асуусны учир нь ер нь бол Монголын баг ихэнх бизнесүүдийн зарчим нь ажлын үр дүн яг иймэрхүү зарчмаар явж байгаа ах тий. Яг ер нь миний энэ бизнесээ хэрхэн систем болох вэ? Эсвэл бизнесээ хэрхэн системчлэх вэ гэд энэ лекцийн санаа бол баг 10 жилийн өмнө үссэн. Тэгээд яг би өөрөө системийн инженер хүн. Тэр нүдээр хараад байсан чинь ер нь бизнес ажил хоёрын ялгааг ихэнх хүн мэддэг юм байна. Ихэнх хүн бол бизнес эхлэхдээ мэдээж хэрэг дунджаар эхлээд орлоготой болъё гэж боддог. Тэгээд дараа нь би бизнестэй болъё гэж бодоод өөртөө баахан ажил зохиочдөг. За тэгээд 10 жил 20 жил явдаг. Энэ хооронд бол ядардаг. Нөгөө нэг сайхан амраад мөнгөтэй болоод улс орнуудаар аялаач гэдэг юм уу. Бүх мөрөөдөл нь бол биелдэггүй. Ягаад гэвэл хүн бол ажлаа улам нэмснээр улам л завгүй болдог. Одоо юу гэж хэлэх юм? Улам их ажил хийгээвэл улам л завгүй болоод байна. Өөрөөр амжилттай яваад бол улам л завгүй болоод. Тэгэхээр хүний эцсийн зорилго бол өөртөө олон ажил хийх биш шүү дээ. Эцсийн зорилго хүн жаргалтай амьдрах.
Тэгэхээр ихэнх бизнес эхэлж байгаа хүн миний зүгээр төсөөлж байгаагаар бол уулзсан хүмүүсээс 10 хүний 9 нь бол өөртөө түрүү хэлсэн ажил зохиочдаг, маш олон туслагтай, өөрийн офистай, өөрөө хамгийн гол хүн нь. За тэгээд компани амжилттай явал 10 жилийн дараа, 5 жилийн дараа үүдэн дээр нь зөндөө очролцсон бүх асуудалд оролцдог, бүх зүйлийг шийддэг гэх мэтлээ. Тэгээд зөвлөж хэлбэл одоо хэдүүлээ маш энгийн жишээ л та. За та нар бол ингээд за яг шороо ухдаг бизнес юм гэж бодъё. За. Тэгэхээр улам л их шороо ухаад үрдтэй дэвэл сайхан амьдрна гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл асуудал бол чи улам их шороо ухах биш. Чи экскватор хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи улам их шороо ухаалаа байвал яг залуудаа ухаж магадгүй. 20 жилийн дараа улам л ядарна. За хүний ажлын цаг бол тогтмол. Одоо 25 цаг өдөрт ажиллаж чадахгүй. Нас нь тогтмол. Одоо хязгаарлагдмал. Тэгэхээр хүн бол тодорхой хугацаанд ядардаг. Тэгээ одоо ингээд би коуч ингээд компани нэг 50 компани захиралтай өнгөрсөн 2 жил ажиллахад бол их сонин нэг зүйл ажиглаж байгаа нь хүн амжилттай явах тусмаа улам их өөртөө болдог. Ингээд улам их ажилтай, өөр амрах зав байхгүй, баахан өөрөөс нь хамаарцсан. За тэгээд бүгдээрээ тэр хүнийг бурхан шүтц учраас шүүмжлэхгүй. Тэгээд тэр хүн бол компанийн хамгийн мундаг ажилтан, хамгийн гол юмыг шийддэг, бүх асуудлыг мэддэг тийм хүн байдаг. Тэгээд зөвөрлж хэлбэл улам их шороо ухдаг. Гэтэл нэг экскватор хийдэг. Тэр компани машин болгодог, тэр ажлыг хэн хийх үү гэдэг асуулт байна. Тийм учраас ер нь компани захирал, компани байгуулж байгаа хүний зорилго бол компанийнхаа хамгийн мундаг ажилтан юм уу? Бүх ажлыг хийдэг, бүх юмыг мэддэг хүн байх зорилго байхгүй. За ерөөсөө компани бол өөрөө ажилтдаг машин болгох хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ тухайл ярьж байгаа юм. Тэгээ энэ бол ерөнхийдөө өнөөдөр байж байгаа 10 бизнесийн 9 нь бол ажлын байр, бизнес хоёроо бол ялгахгүй. Тэгэхээр асуулт бол яаж тэгээ бизнес болгох юм? Энэ бүгдийг ямар алхмуудаар хийх юм гэдэг л сонь асуулт байхгүй. Гэхдээ энийг бол нэг зүгээр тодруулаад хэлэхэд өндөр хөгжилтэй барууны орнууд ч гэсэн ихэнх бизнес нь 50-аас илүү хувь нь бас энийг мэдэхгүй л явж байгаа. Тентхийн одоо профессорууд, тентхийн сайн бизнесмэнүүдийн яриа, ном бүх зүйлүүдийг ингээд олон жил уншиж яхад бол жишээлбэл Америкт тэгтэл энэ проблем бол байнга. Тийм учраас ер нь бол хүн ажил бизнес хоёрыг ядгахгүй явдал бол их түгээн бил юм байна л та. Таасаа хэлж чинь 10.9 ихэвчлэн Монголд юм байдаг гэдэг. Тэгээд тэр хүмүүс 9 хүн бүгд ямар нэгэн байдлаар өөрсдөө улам завгүй болоод цаашаа энэ явдлаар энэ замаараа яваад иж болохгүй байна гэдгийг ойлгоцсон тэр дотор хит байгаа вэ? Эсвэл ойлгоцсон гэхдээ яхаа мэдэхгүй байгаа юу? Эсвэл эсийнх нь ихэнх нь тэрийг ойлгоогүй систем болгох шаардлагатай гэдгийг ойлгоогүйгээс явж байгаа юу? Таны давхицл байгаа. Зөв ер нь бол ер нь Монголын шог үг байдаг шүү дээ. 60 хурж ухаа ороод 61-т өвхүү гэж. Тэгээд бол ойлгох нь бол хараад тахт бол 20-30 жил яваад ядраад стресст ороод тэр байтугай маш их мөнгөтэй болцсон. Тэгээд завгүй том компанитай тэрийг орхиж болохгүй. Өөрөөр амжилт нь бол өөрөө зовлон болцсон. Тэр төвшөндөө орсон хүмүүс бол их сайн ойлгож байгаа. Тэгтээ бол гол нь бол ойлгохтой биш. За тэгээ ойлголоо тэгээ яах юм? Одоо тэгэхээр чинь бүх юмыг шинээр дахиж хийх юм уу те? Өөрөөр хэлбэл энийг тэгээ яаж хийх үү? Хэн хийх үү? Энэ асуудлуудаа тэртээ тэргөө тулгарч байгаа байхгүй. Тэгээ энийг бизнесийн захирал хүмүүс ойлгоод ер нь бизнесээ яаж систем болгодгийг, ямар алхмуудаар явдгийг ингээд ойлгоод эхлэхлээрээ одоо уулчнаар бол тэр хүнд хоёр дахь амьсгаа ордог байхгүй. Тэр хүн бизнесээ цоошноор хардаг. Бизнес нь бол өсөх ёстойг ойлгодог. Хэрвээ ямар нэгэн бизнес бол ингээд өсөхгүй 3-4 жил, 5 жил нэг байранда байгаад байвал энэ бол яг тэрний шинж тэмдэглэлтэй. Өөрөөр хэлбэл тэр бол систем болгож цаг хүртээ ороогүй. Цаашаа тэр өөрөөр хэлбэл тэрний өсөлтийг тэр захирал өөрөө хязгаарлаж байгаа байхгүй. Тэр хүний толгой, тэр хүний чадвар, тэр хүний цаг боломж нь тэр компанийн дээд хязгаарлалчиж байгаа. Тэгээ нөгөө хүн чинь бол 10 жил явна. 10 жилийн өмнөх байсан шиг явж чадахгүй. Мэдээж таа. Тэгэл хоцрогдно. Тэгэнгүүт тодорхой хугацааны дараа бол компани захирал хүн хамгийн сонирхолтой нь компанийнхаа өсөлт, компанийнхаа хөгжил дараагийн юмд бол өөрөө саадан болж байгаа. Өөрөө мэдэхгүй тэрийг.
Яг л хажуугийн хүмүүс нь шөмжлөхгүй тий. Яг л өөрөө эзэн нь. Тэгэхээр энийг мэдэхгүй нь бол миний ойлгож байгаагаар бол зөвөр мэдэхгүй нададтай тэгээд таарлцсан юм уу? 9 хүнтэй ингээд би хэлж яхад бол за 9-өөс баг 9 нь энийга ойлгохгүй. 9 нь бол яагаад юм би бол ингээд улам л сайн ажиллаад байна, улам л их яваад байна. Тэгсэн хэрнээ улам л одоо стресст ороод байна, ядраад байна ч гэдэг юм уу. Тэгээ зарим нь бол ингэж хэлж байгаа байхгүй. За би ингээд баахан хүний цалин өгөөл нийгмийн даатгал төлөөл ингэж зовж явах юмар хэрэг байгаа ингээл. Гэхдээ хэн зов гэсэн юм? Зовлон болцсон. Өөрөөр хэлбэл тэр зовлонг өөрөө мөрөөдөж эхэлсэн байхгүй. Өөрөөр мөрөөдөл нь буруу удирдсан учраас сүүлдээ тэр нь зовлон бол өөрчлөн санагдчих. Тэгэнгუთ тэр захирлаас асууж байгаа. Гэхдээ хэн чамайг зов гэдэг юм юм. Тэгэхээр зэрэг хамгийн инээдтэй нь шүү дээ. 10 жил явсан юм ад сүлд нь би ингэж зовох гэж шийдвүүлтэр чи яг л буруу явж байгаа юм шиг байхгүй. Тэгээ сая нөгөө нэг одоо ингэж бизнесээ системчлэх ёстойгоо яаж мэдэх вэ гэдгсэн шүү дээ. Тэгэхэд та хэлж гин одоо ингээд 20 30 жил яваад бүр өөрөө ирэхгүй ядраад стресстэд тэгж байгаа бол энэ бол бизнесээ системчлэх цаг нь болцсон тий аль хэзээ ингээд өнгөрцөн хэрвээ одоо дөнгөж нэг 3 4 жил тий хам хүчээрээ ингээд ажиллаад эрт хүчтэй ажиллаад яваад идэг. Гэтэл яг үндэ нөгөө нэг захирлынх нь өөрийнх нь эрт хүчин дуусаагүй учраас магадгүй нөгөө бизнесийнх нь эрт хүчин бас дуусахгүй явж байгаа ах тийм учраас бас ягаад манайд бизнес хэрэгтэй гэдгийг ойлгох нэг шалтгаан гарч ирээгүй учраас ойлгоогүй явж байгаа ах. Тэгэхээр энэ ойлгох шалтгаанууд нь түрүүний миний хамгийн ихний асуусан асуулт юм болов ганц хүнээс хамааралтай тэр нь за бизнес эзэн та эсвэл таны доор байдаг нэг менежер ч юм уу те тэр хүн нь ингээл за 7 хоног эмнэлэгт хэвтэл та гэтэл ингээ бүх юм нь гацаал тэр байхгүй тэрнэр гар хэсэг зурулах гэсэн чинь ингэсэн тэгсэн гэл эхлүүл энэ бол бизнесийн системчлэх ёстой болсон гэсэн цаг мөн гэж бодож чинь те. Тэгээ ер нь бол зөвхөн тэр захирлын асуудал биш л те. Зөвхөн компани бүх ажилтан. За жишээлбэл компани шинэ хүнийг сургая. За Дулмаа гэдэг одоо компанид 10 жил ажилласан хүн ажлаа их сайн хийдэг байж. Тэрэнд нь одоо цэцгээ гэдэг шинэ ажилтныг сурганаа. Тэгээ яг 10 жил явуулж адилхан сургах юм. Тэгэхээр яаж сургах юм? Юугаар сургах юм? Тэр сурах хүч нь байгаа юм уу те? Өөрөөр хэлбэл Дулмаагийн 10 жил амьдралаараа туршсан юмыг цэцгээ 3 сарын курсээр сурж болох уу? Тэгвэл тэр курсийн нөгөө материал нь хаана байгаа? Дүрм журмууд нь хаана байгаа? Яг танай компани. Өөрөөр тэр компанид өөрт нь бүх ажлын байранд нь ийм зүйл байгаа юу? Нэг тийм асуулт. Нөгөөх нь бол одоо бид нар хэдүүлээ эргээд харъя л да. Одоо компани за хамгийн энгийн жишээ авъя. За компани руу утастай. За утастаад залгасан чинь зэрэг компани нэг ажилтаа авангуудаа за хэмбэ энтэй ирэх үү гэж хэлнэ. Нөгөө ажилтан бол Дулмаа байна хэмбэ гин. Гурав дахь нь бол одоо манайх ийм компани байна гэж хэлнэ. Тэгэхээр хүн бол өөрийнхөө хандж байгаа. Тэгвэл одоо асуулт. Яг энэ компанид хүн утас авах дүрм журм байгаа юм уу? Өөрөөр хүн болгон өөрийнхөө хийх юм. Хэрвээ хүн болгон өөрөөрөө хийдэг юм бол энэ компани байхгүй гэсэн үг байхгүй. Энд бол зүгээр л ажил хийж байгаа баахан хүн байна. Өөрөөсдийнхөө хийж байна. Энэ компани байхгүй. За хэдүүлээ жишээлбэл KFC-д ороод тогооч болгоно өөрийнхөө төмсөн шаарддаг. Одоо дахиагаа хийдэг бол яах вэ? KFC байхгүй шүү дээ. KFC чи яг нэг дурмаар, нэг журмаар явж байгаа. Яг түүнтэй адилхан одоо компаниудын бүх үйлчилгээ, бүх процессууд бид нар түрүүчийн лекцэн дээр Отгонбац захирал ярьж байсан шүү дээ. Энэ процессууд нь байгаа мó? Энэ дүрм журмууд нь байгаа мó? Ер нь компани чи хүнээс хэтэрхий хамаарсан юм уу? Тэгээ энийгээ сургаж чаддсан юм уу? Өвлүүлж чаддсан юм уу? Сайжруулж чаддсан юм уу? Гэх мэтлэн товчоор хүнээс тустай зүйл байхгүй компани гэдэг чинь. Түүнээс биш ажил хийж чаддаг 10 хүн нийлээд компани болдгоо байхгүй. Тийм та сая хоолны бизнесийг ярьлаа. Хоолн дээр ялангуяа энэ нэлээд ажил хийдэг байхаа. Тэгээ хүмүүс яг энэ сайн хоолны газар сайн ресторан гэж хэлдэг. Юу нь сайн гэдэг юм бэ гэх юм бол хизээж орсон яг тэр хоолны амт нь яг л нэг чанараараа байж идэг. Амт ол үйлчлэх амтаа их удаан хугацаанд яг хадгалсан хэрэглэгчд нь ороод яг ямар амттай ямар хоол идэх юм мэддэг. Тэр рестораны хүмүүсээс их үнэлт юм билээ. Тэгээ надад сая сонсож байгаа нэг зүйл сонирхолтой санагдаж байна л да. 9 хүний баг 9 шахуу тэрийг ойлгоогүй явж идэг гэдэг. Тэгвэл та анх яаж яг энийг ойлгосон юм бэ? Өөрөө туулж үзсэн юм уу? Наан нь ойлгосон юм уу? Яаж анх ингэж ойлгов? Гэхдээ яг энэ бол нэгдүгээрт
зүгээр энэ бол аз юм гэх юм уу те. Би бол өөрөө системийн инженер, тэгээд системийн асуудлаар олон жил ажилласан. Тэгээд бизнес хийж яхад ер нь бол нэг яагаад би 10 жилийн өмнө одоо юу гэдэг юм. Ямарваа нэгэн компанид мэдээллийн технологи нэвтрүүлэх асуудалтай бид нар байнга тулж байсан. Жишээл Datacom компани бол ямар нэгэн том компани ажлыг ижүүр автоматжуулах мэдээллийн технологи нэвтрүүлэхтэй. Тэгээд тэр компанитай уулзаад ярихад бол нэг сони юм нь тэнд автоматжуулах юм байхгүй байхгүй. Жишээлбэл би учрыг хэлье. Энэ дээр би нэг юм зүйл ярьд юм л да. Би одоо тэр миний блог дээр нэг гольфын тухай нийтлэл байгаа тийм. Жишээ байгаа. За зарим дээр ийм түүх байгаа байхгүй. За би жишээл гольф тоглодог. Тэгээд нэг англиас нэг сайн гольфын дасгалжуулагч ирээд хүн болгоны алдаа дутагдлыг засаа зөвлөгөө гэж ирсэн. Тэгээ би мөнгө төлөөд тэр хүнээс нэг цагийн зөвлөгөө авахар болохгүй. Тэгэл яг нөгөө англи багш чинь за энэ хот, ноён хот таад бөмбөгөө зохиорой гэл. Тэгэл би зохиолгоо намайг хараалгаа. Тэгжсэн асууж байгаа надаас. Та яг ямар школоор, ямар арга барилаар зохит юм бэ гэж. Хаан сурсан. Тий, хаан сурсан. Ямар ч арга барил байхгүй л гэлээ. Яг л би ч өөрөө би зүгээр л Монгол амигаар сурцсан. Харж байгаа л. Тэгсэн чинь дараа нь за ихэд дахиад зохиод байл гэж байна. Тэгэл зохиод байлаа. Тэгсэн харж ирсэн. Та яг гольфын ямар ном уншсан юм бэл гэж байна. Ямар ч ном уншаагүй л гэлээ. Өөрөөр хэлбэл дахиад монголчилсан байхгүй. Тэгээ миний нэг цаг дуусч байгаа юм. Тэгэхэд тэр англи багш бол надад ингэж хэлж байгаа байхгүй. Ноён хот. Таныг сайжруулах ямар ч арга байхгүй. Ягаад гэвэл ноён хотыг сайжруулах ажил бол магадгүй Будда багшийн ажил. Магадгүй одоо Иесус Христ, Мухаммедийн ажил. Таны ямар шашна. Хэрвээ танд ямар нэгэн арга барил техник байвал би тэрийг чинь сайжруулна. Танд ямар ч арга барил техник байхгүй бол та бүхэн дундаа ярих юм байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тогооч намсраагийн хоолыг, орцыг, жорыг сайжруулахаас биш намсраг өөрийн сайжруулна гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрвээ хүнд ямар нэгэн жор, техник, технологи байхгүй бол тэрийг яаж сайжруулах юм? Тэр хүнийг сайндаа загнана. За альсвал учиргүй сайн ажиллуу, сайндаа шагнана. Гэхдээ сайжруулах юм байхгүй, дамжуулах юм байхгүй, сургах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр эндээс юу хэлэх гэж байгааг бол хүн компани хоёр яг адилхан. Хэрвээ танай компанид өөрийн процессууд байхгүй, өөрийн систем байхгүй, өөрийн одоо юу гэдэг автоматжуулалт байхгүй. Энэ бүгд нь байхгүй бол компанийг хөгжүүлэх боломж байхгүй. Сайжруулах боломж байхгүй. Тэгэн гот би түрүүний яриагаа мэдээллийн систем нэвтрүүлэх гээд ямар нэгэн компанид очиход яг тэр англи дасгалжуулагч шиг тэр компанид аваад хийх автоматжуулах юм байхгүй. Процесс нь байхгүй. Тэгэхээр байхгүй юмыг яаж автоматжуулах юм? Тэгэнгүүт асуулт бол юу гэж гарч ирэх гэхээр ерөөсөө энэ компани чинь бид нар бол яг бизнес 2.0 гээд одоо компьютер дижитал болох тухай ярьдаг. Гэтэл тэр компани өөрөө бизнес 1.0 буюу систем болоогүй байхгүй. Тийм учраас одоо мэдээллийн технологийн бий бол дижитал гэдгээсээ болоод бүр яаж компаниг систем болгох үүдэх асуудал руу орж ирж байгаа юм л та. Тэгээ одоо бол ингээд яваад компаниудтай уулзаад байхад бол үндсэндээ бол манайх бол компьютер мэдээллийн технологи хэрэгжилж гэнэ гэж ярьж байгаа боловч хэдүүлээ нэг жишээ хэлье. Үнэхээр морин тэргийг компьютер удирдлагатай болгоод морин тэргийг өрөөлүүлнэ. Тэнд олигтой юм үсэхгүй шүү дээ. Асуулт бол морин тэргийг компьютер удирдлагатай болгох биш. Морин тэргийг машин болгох хэрэгтэй. Тэгэхээр тэр машин болгох ажлыг хэн хий гэдэг асуулт тий. Хэн хий. Тэгэхээр компани анханасаа тэр бизнесийг санаачилж байгаа үүсгэсэн тэрийг авч явж байгаа хүний ажил нь энэ болохоос биш өөрөө морин тэргэндээ хамгийн сайн морин болоод хамгийн сайн зүтгэх тухай яриа байхгүй биш байхгүй. Тийм учраас ерөөсө компани захирлын ажил бол одоо жишээл нэг мужаа хүн өөртөө 3 туслах аваад мужааны компани байгуулах гэж ярьдаг боловч яг үнэндээ хэлэхэд өөртөө 4 хүний ажлын байрал үүсгэсэн. Үндсэндээ тэр хүн мужааны компани, мужааны бизнес яаж ажилтдаг тийм системийг байгуулах хэрэгтэй л да. Тэр асуудлыг ярьж. Businessman podcast. Тэр асуудлыг ярьж. Одоо тэгэхээр нэгэнт бизнесээ үүсгэн байгуулад
За хэдэн жил яваад те. За зарим нь одоо яг стрессэж эхлэегүй л байгаа л ахaltaа. Гэхдээ зарим нь аль хэдийн стресстэд эхэлсэн. За ийм хүмүүс маань бизнесээ систем болгох тухай за зах тухаас нь ойлгоод эхэлсэн одоо энэ хүмүүс маань бизнесээ систем болгохын хамгийн ихний алхам юу байх вэ? Миний бодлоор бол бизнесийн удирдлага хүн эхлээд харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй болов тий. Нөгөө нэг дотор нь ороод сая таны хэлсэн нөгөө нэг морин нөгөө нэг юуныхаа сайн уяач нь биш. Тэр морин уяаг ингээ гаднаас нь харах тэр харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй болов хамгийн ихний алхам. Одоо өөрөөр хэлэх юм бол бизнесийн гаднаас нь харах тий. Тэгээд тэр доод албан тушаалтан буюу ажил гүйцэтгэгч менежер хүмүүс маань яг дотор нь орж ажиллаад жинхэнэ нөгөө нэг нөөцийг нь тодорхойлоод нөөцөнд нь тохирсон ажлын байрыг бий болгох юм болов гэж би л одоо хамгийн ихний алхам нь бол энэ юм болов гэж бодсон. Ер нь хамгийн алхам тэр биш. Тэрнээс өмнө дахиад нэг алхам. Юу вэ гэвэл шүү дээ. Ихэнх бизнесмен бол завгүй. Хөрхи амтан одоо төмөр унтраагаа шатаж яваа шүү дээ. Одоо өнөөдөр ном уншаа цаашаа хараад юм хийгээ суул ард нь бизнес нь баларна. Мөнгөний проблемтай одоо өдөр тутам зүтгэдэг шийдэх асуудал ихтэй. Магадгүй сайн компани захирлахад ороо суухад үүдэн дээр 10 хүн очирлчихсан. Тэгэхээр ер нь бол тийм хайруулын тавган дээр сууж байгаа хүнтэй ном ярих бол боломжгүй л дээ. Тэр чинь доорн шатаад ахт юу надтай хичээл ярих үү те. Тэгэхээр хамгийн чухал зорилт бол ер нь компани захирлыг тэр ажлыг багасгах хэрэгтэй. Одоо хийж байгаа төмөр унтрааж байгаа компанийнхаа диспетчер болчихсон, өөрөө тэргэндээ хамгийн сайн морин болчихсон зүтгэж байгаа. Тэр бүх ажлыг багасгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр тэр захиралд бол цаг гаргаж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эндээс бол 10 жил тэгээ явцсан хүнийг нэг өдөр тутам нэг цаг компани систем болгоход зориулаад өөрийгөө хөгжүүлэхэд зориулаад гэхэд бол тийм цаг байхгүй. Тэгэхээр тэр хүний өөрийнх нь хувийн нэг цаг төлөвлөлт, амьдралын горим маш олон юм өөрчлөгдөх хэрэгтэй. Тийм учраас үнэхээр асуулт бол тэр хамгийн чухал зорилт бол эхлээд компани захирлын одоо юу гэдгийг өдөрт 12 цаг ажилтгийг 8 болгох хэрэгтэй. 8-ын 6 болгох хэрэгтэй. За тэр ажлыг яаж бусад компанийн хамт олон туслахад нь өөр хүмүүс шилжүүлэх үү? Яг ямар ажил шилжүүлэх үү? Тэгэнгუთ компани захиралд айгүй сони асуулт үүсдэг байхгүй. За таны энэ асуудал шийдвэрийг өөр хүнд ингээд шилжүүлэхлээр нөгөө хүн яаж хий? Яг наа чи хийж чадах. Юу хийж чадах юм те? Өөрөөр тэр компани захирал өөрийнхөө тэр ажлыг шилжүүлж чадахгүй байхгүй. Тэгэнгუთ одоо яг та ямар ажил хийдий ингээд уулзаад ярихад бол магадгүй анхудаа тэр захирал цаасан дээр өөрийнхөө хийдэг ажлыг одоо бодож бичиж эхэлж байгаа. Тэгэнгუთ энийг чи яаж шийддэг гэхэд анхудаа яг яаж шийддэг өөрөө гайхаад байгаа. Яг би ингэж байгаа шийдчихдэг гэсэн. Гэхдээ яг яаж? Тэгэхээр тэр компани захирлын одоо юмд яаж анализ хийдэг, ямар үзүүлэлтүүд харддаг, яаж шийддэг. Хэрвээ тэр захирлын оронд өөр хүн байвал яг тэр захирал яаж шийддэг аргуудаа зааж өгөх хэрэгтэй. Тэгэнгუთ одоо энэ бүх асуудал чи яг нэг төрөний хэлдэг захаасаа босч эхэлж байгаа байхгүй. Гэх мэтлэн энэ ажлын айжмаар нэг нэгээр нь шилжүүлэх замаар нэгдүгээр компани захирлыг бол ажлын цагийг чөлөөлж өгнө. За хоёрдугаарх нь ерөөсөө компани захирал бол би бол нойр хоолгүй ажиллаад ер нь манай компани нойр хоолгүй ажиллах замаар юм төрнэ гэж боддгийг. Одоо юу гэдэг нь шороогоо улам их ухна гэдгийг бишээ, шороо ухах бишээ, экскаватор байгуул гэдгийг ойлгуулна. Гэх мэтлэн энэ хоёр ажлыг хийсний дараа магадгүй дараагийн нэг систем болгох онлайн болон практик арга зүйн бүх юмнууд явна шүү дээ. Тэгэхээр сайн сонсож байгаад яаж тэр хийж байгаа арга техникээ цаасан дээр буулгаад өөх хүн дамжуулж болох уу гэж байгаа шүү дээ. Тэнд дээр надад нэг тохиолдсон явдал санаанд орчлоо. Манай ээжийн цовын айгуу гоё юмтай байхгүй юу? Тэгээд ээжийн жилээс. Тийм яг хүн бодоны ээж их гэдэг. Ээжийн цовынгийн орцыг ингээд нэг удаа суугаад ээж ингээд би ингээд өөрөө хийх таны цовынтай адилхан болохгүй маа ингээд яг яаж ингэж хийх үү гэхэд ээжээс надад яг ингэж гэж хэлээгүй байхгүй. Зүгээр ээж нь ингээд цовын хийчихдээ штэ тий. Тэг гоё юмтай болчтой. Тэгэхээр би ингээд ээжийн цовын өөрөө хийх гэхээр орц нь байхгүй, техник нь байхгүй учраас ингээд мухарталт орж байгаа байхгүй. Ээж байж ижил тэг гоё цовын гарч ирээд байдаг. Тэр чинь яг нөгөө дээрийн юм шижсэн жишээн дээр одоо болтоо ч юм уу ямар нэг хүний айраг нэг гоё, тийм хоол нь гоё гэл тэр хүн
яаж гоё юм гэхээр яг нөгөө би ингэж хийчихдээ шүү дээ. Яг хүн дамжуулаад огцсон юм тийм гэж хэлэх юмгүй болчиход идэг. Тэр хүн байхгүй бол тэр хүний хийсэн бүтээгдэхүүн нөгөө хоол бүх гоё юм адилхан дагаад явцдаг. Тэр хүнтэйгээ хамт нөө хаав нь үлдчихдэг гэдэг. Тэгээ ер нь бол жишээлбэл одоо монголчууд бүгд мэдэнтэй булганы айрыг сайхан гэл те. Булганд очиод одоо айрыг уугаал сууж явах. Энэ бол яг болсон явдал. Яг булганы айрыг өвөр хангаа айрыг сайхан уу гэл ингээ хоорондоо маргаж байхгүй. Тэгээ булганыхнаас би асуусан. Яг булганы айрыг өвөр хангаа айргаас яг юугаар ялгаад мэдж байгаа юм нэгч байхгүй. Тэгэнгუთ за тэгвэл яг булганы айрыг гэж яг юу юм? Одоо виски гэдгийг бол англичууд яг хэлдэг. Найрлагын юм 40 төрлийн виски байдаг, ингэж хийдэг. Одоо японочууд сакагаа бол мянган жилээр нь мэддэг. Булганы айрыг гэж яг юу юм? Мэдэх хүн байхгүй. Жорн хаан байгаа, хаач байхгүй. Яаж хийдیں? Доржгоо хийдیں сайхан. Доржгоогоос нь очиод асуухлаар за ингээд хийчихдээ. Ингээ бүлээлээ. Тий. Тэгээ доржгоо нь бол бас тэнгэр өөр бол маргааш нь бас өөр хийн шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо харж байгааз булганы айрыг гэдэг бол яриа байхгүй. Яг тийм мэдлэг байхгүй. Тэрийг дамжуулах юм байхгүй. Хүүхдүүдэд сургах юм байхгүй. Хамгийн аюултай сайжруулах юм байхгүй. Тийм учраас гадаадын хүмүүс ирээд хэлж байгаа шүү дээ. За танай монголчууд бол ингэж ярьдаг. За манай энэ айргийг бол Чингис хаан чуулж ирсэн 800 жилийн өмнө. Тэнгуут урдаас нь ингэж асууна. Гэхдээ тэ Чингис хаанаас хойш та нар юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр чинь дамжиж хөгжиж яваагүй. Тэгэхээр энэ бол дандаа ардын хам зохиол шиг явдаг. Тэгэхээр яг үүнтэй адилхан компани ажлуудыг за танай компани шинэ хэрэглэгчтэйгээ яаж харьцдаг? Цэцгээ харьцчихдээ. Яг яаж? Бүү мэд. Тэгээ цэцгээ нь ажилласаа гарчвал хамгийн нэтэн компьютер рестарт хийдэг шиг дахиад нойлоос эхэлж байгаа. Тийм учраас энэ бол яг нэг булганы айраг гэдэг шиг бизнес гэд нэрлээд бид нар бас хоос юм яриад байгаа. Миний бизнес хөгжиж байгаа, явж байгаа. Гэхдээ яг чиний бизнес яг юу юм? Яаж дамжуулдیں, яаж хөгжүүлдیں, яаж сургадیں. Дахиад энэ ардын ам зохиол байна. Тийм учраас асуудал бол ингээ харахаар нэг хамгийн гол аюул нь ийм байхгүй зүйлийг сайжруулж болдгоо, хөгжүүлж болдгоо, сургаж болдгоо, дамжуулж болдгоо, хэмжиж болдгоо. Тэгэхээр тэгээд автоматжуулж болдгоо. Тийм учраас бид нар чи гацчихж байгаа юм. Тэгээд тэр хүний одоо залуудаа бол энерги нь байсан, цаг нь байсан. Тэр хүн чинь хэмжээндээ тулангуут компаниас хэмжээнд толчиж байгаа юм. Тэгээ өөрөө баахан ажил өөр дээр оволцсон. 10, 20, 30, 100 туслагтай болцсон. Тэгээ өөрөө тэрнээсээ гарч чадсан. Яг ингээд өөрөөр хэлбэл энэ бол нэг хүнийг тойрсон ажлын байр болохоос биш компани гэдэг зүйл үүсээгүй байхгүй. Манайхан бол тамга тэмдэгтэй дүрмтэй бол компани үгүй шүү дээ. Тэр бол хуулийн дагуу бүртгэлийн баримт болохоос биш компани өөрөө мөн биш байхгүй. Тэгэнгუთ одоо энэ бүх асуудлын цааталд тэгээд бид нар яах юм гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Тэгэнгуთ үнэхээр энэний шийдэл бол та компаниа дахиж өөрөөр харах хэрэгтэй. Компани бол зөвхөн ажил биш. Компани бол зөвхөн таныг амьдруулахын төлөө мөнгө олдог 20 хүн ажиллаж байгаа ш. Энэ бол биеэд дасан систем те. Энийг яаж дамжуулах юм, яаж хөгжүүлэх юм гэсэн маш олон асуултууд гарч. Тэгэнгუთ одоо би зүгээр шуудхан хэлэхэд компани дахиад дотроо маркетингийн систем нь яах юм, борлуулалт нь яах юм, олсон хүч нь яах юм, логистик тээвэр нь яах юм, үйлдвэрлэл нь яах юм гээд ингээл задраад явна шүү дээ. Тэгэнгუთ эндээс ч үндэслээд компани үүсгэн байгуулах захирлын ажил бол ерөөсөө энэ компани дотроо хамгийн сайн тэрэгний морь байх явдал биш байхгүй. Энэ бүгдээ гаднаас нь байшингийн архитектор шиг харж, зохион бүтээж, сайжруулж, тасралтгүй энийг бүтээх. За тэгвэл одоо яг асуулт гарч байгаа шүү дээ. Яг ийм ажлыг Монголын компани хэдэн захирал нь хийдэг. Ингээ уулзахад үнэхээр 10-аас 9 нь энийг хийдэггүй байхгүй. Тэгэнгუთ компанид их сайн юм ажиглагдчих. Яг ажиллаа хийдэггүй хүн нь явж компани захирал нь өөрөө байдаг. Компани захирал гэдэг мундаг хүн бүх хүний ажилд оролцдог, бүх хүний ажлын өмнөөс шийддэг, бүгдийн асуудлыг шийддэг. Өөрөөр хэлбэл бүх ажилд оролцдог нөхөөсний хүн байхгүй. Болохоо олчингууд яадаг, асуудал болгоныг шийддэг. Тэгсэн мөртлөө өөрийнхөө ажлыг хийдэг.
Яг бол 10 жилийн дараа очиход дахиад дараагийн хүндэд дамжуулах юм байдаг. Гэх мэтлэн компани захирлууд бол үүсгэн байгуулагч, бизнес байгуулж байгаа хүмүүс бол эцэст гэх мэтлэн 10 жил өөрийнхөө ажлыг хийхгүй хүн болгонд тусалж, хүн болгоны асуудлыг шийдэж, юм болгонд оролцсоор байтал тэгэл тусдаг. Ер нь бол энэ бол хамгийн түгээмэл зураг л та. Гэтэ ихэнх ихэнх одоо нөгөө жижиг дунд бизнесүүд маань менежер, удирдлага, магадгүй санхүү, нэгтлэн, яруу бараг бүх ажлаа өөрөө хийдэг тийм хүн байгаа шүү дээ, үүсгэн байгуулагч. Яг эхлэхдээ бол болно. Яг амьдрал бол шүү дээ. Жижигээр эхлээд бүх юм өөрөө хийгээ явж болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт тийч 2 хүнтэй болно, 3 хүнтэй болно тий. Тэгэхээр одоо асуулт бол их сонирн байгаа. Компани өсөх тухай ярих. Тэгэхээр яагаад компани өсч чаддгүй вэ гэвэл хэлсэн. Эзнийхээ боломжийн хүрээнд компани баригдчихдаг. Тэгэхээр компани бол эзэн компани өсөхийн тулд өөрөөсөө хамаарахгүй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрөө дотроо өсдөг, цаашаа явдаг ийм бие даасан систем болох хэрэгтэй байхгүй. Тийм учраас Монголын компаниуд өсөхгүй байгаа шалтгаан бол зөвхөн татвар, зөвхөн төрийнхэн дарамтлаа, зөвхөн нийгмийн даатгал биш байхгүй. Тэр бол Монголоос их татварыг дэлхийн бүх маш олон оронд өгж байгаа. Монголоос хачаалттай бизнесүүд маш их байгаа. Асуудал бол бид нар компани ажлын байр хэвээр байгаад байгаа. Тийм учраас үнэхээр компани өсгий гэж бодож байвал за ойрын 3 жилд 3 дахин өсгий. 10 жилд 5 дахин өсгий гэж бодож байвал нойр олгүй 5 дахин ажиллах тухай ярив ш. 5 дахин их одоо мөнгө олох тухай ярив биш байхгүй. Үнэхээр 5 дахин өсч чаддаг бизнесийн загварыг олох хэрэгтэй. Тэр бизнесийг зохион байгуулах хэрэгтэй, тэ системээ байгуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр миний энэ яриад байгаа зүйл бол эцэст компани яаж системчлэх вэ гэдэг яриа бол үнэн чанартай нэгдүгээрт бизнесийг хэрхэн байгуулах вэ, тэ. Хоёрдугаарх нь тэр бизнесээ яаж өсгөх вэ гэдэг яриа байхгүй. Ирж буй дижитал эринд өөрийгөө болон бизнесээ системтэйгээр хөгжүүлэн зогсолтгүй урагшлан явах өндөр өргөөжтэй шинэ арга замыг өөртөө нэ. Businessman podcast. Сонсож байгаа нөгөө тийм үг байдэн штэ. Хөдөлмөрч биш ухаалаг ажил гэдэг. Тийм. Тэгэхээр хөдөлмөрлөгч нь хязгаартай штэ. Тэ 1.24 цаг гэдэг чинь тэгэхээр илүү ухаалаг хандах тухай ойлгогдож байна л доо. Манай подкаст нас лайваар зэрэг явж байгаа. Тэгээд лайвыг үзэж байгаа хүмүүс маань бизнесийн системийн тухай асуух асуултуудаа асууж чөлөөтэй асуух боломжтой байгаа шүү. За энд нэг асуулт ирсэн байна. Мандаа Отгоо гэдэг хүнээс за бизнесээ системчлэхэд тэр системийг авч явах хүмүүсээ зөв бүрдүүлэхээс эхлэх үү? Эсвэл эхлээд системээ өөрөө бий болгохоос эхлэх үү? Юунаас хамгийн түрүүнд эхлэх хэрэгтэй вэ гэд дөнгөж сая бидний ярьсан асуултыг энэ хүн асууж байна. Тэгээ яг хаа энэ хүндээ зориулаад те сая асуултаа ярьсныгаа бас товчхон хэлчихье. Хамгийн эхлээд одоо бизнесийн удирдлага хүн та одоо өөрөөсөө тэр ажлуудаа өөртөө байгаа тэр маш их ажлуудаа хамгийн эхлээд ээлж дараалал цөөлөх хэрэгтэй. Өөртөө цаг гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт за систем хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хүн бол ойлгоцсон тийг асууж ах шиг байна те. За тэгээ ингээд ойлгоод өөртөө цаг гаргасны дараа харин юу хийх вэ? Ер нь бол одоо юу гэдэг нь уул орой руу гарах олон зам байдаг те. Тэгээд энэ миний ярьж байгаа зүйл бол үнэхээр олон одоо бизнесийн дэлхийн одоо шилдэг коучуд, менежментийн асуудлаар ажилладаг хүмүүсийн олон номыг үзээд за мэдээж өөрийн би 25 жилийн туршлага тэгээд энэ зааж байгаа багш одоо коучинг хийх завсар маш олон компани захиралтай уулзж байгаа. Энэ бүгдийг үндэслээд хэлэх одоо дүгнээд хэлэхэд бол одоо ирэх тэр лекцэн дээр би үүнийг хийхийн тулд одоо 6 гол зүйлийг хийх тухай ярина. Тий. Тэр нь бол түүний дотор бол нэг нь энэ бага хэрхэн бүрдүүлэх тухай яриа байхгүй. Процессоо яаж хийх вэ? Тэгээд ер нь бол асуудлыг олон талаас нь харна. Гэхдээ зүгээр хэлэхэд бол маш багаар эхэлж болох боловч энэ зүгээр бизнесээ систем болох асуудал бол зүгээр бусад хүмүүсийн туршлага за миний мэдрэмж бол юу хэлж байгааг бол ойролцоогоор 2 жилийн ажил. Систем боллоо. Тий. Тэгэхээр үндсэндээ нэг 7-8 гол ажлыг 2 жилийн турш давтан хийх замаар явна л та. Тийм учраас нэг амьсгаагаар хийнэ гэж байхгүй. Өөрөлдөл нэг ажлыг эхлээд тэгэхээр хамгийн түрүү юунаас эхлэх вэ?
хамгийн түрүүн вижнээс эхэлдэг. Хүмүүс бол алсын хараа гэж хэлдэг. Яагаад гэвэл үндсэндээ бол яг энэ яриаг яриул өөрөө бие даасан том сэдвэл тэ. Яагаад гэвэл хүн юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол ер нь хайсан юм л олддог байхгүй. Тэгэхээр компани 5 жилийн дараа 10 жилийн дараа ямар байна гэдгийг төсөөлж чадахгүй бол тэрийг байгуулж боломжгүй. Тийм учраас яаж энийг төсөөлөх ёстой юм? Ямар вижнтэй байх ёстой юм те алсын хараатай. Тэгээд бизнес загваруудаа яаж сонгож авах юм? За хэдүүлээ жишээл авъя л да. Буусны ганц байна гэж бод. Буусны ганц бол маш олон загвар байж болно. Чи хүнээс хөлдөөсөн бууз аваад хийдэг байж болно. Альсвал чи хурдан үйлчлдэг байж болно. Альсвал маш чанартай үйлчлдэг байж болно. Альсвал маш олон төрлийн бууз гаргадаг байж болно. Сонголт олно. Тийм сонголт олно. Альсвал чи вегетариан буюу одоо юу гэдэг цагаан болтны бууз хийж болно. Яаж өрсөлдөх юм? Хэнтэй өрсөлдөх юм? Түүх хийдий чи хэн хангах юм? Өөрөөр чиний давуу тал бол одоо хурдаараа байх юм уу? Чанараараа байх юм уу? Үнээрээ байх юм уу? Үйлчлэгээрээ байх юм уу? Магадгүй чи франчайз хийх юм уу? KFC шиг тийм. Гэх мэтлэн өөрийн тэгээ санхугаа мөнгөө яаж олох юм? Одоо value буюу үнэт зүйлээ хаана бүрдүүлэх юм? Хэрэглэгч чинь чамаас одоо жишээл хаан буузныг сонгохгүй чам дээр ирэхдээ хэрэглэгч ямар учраас чам дээр ирэх юм те? Энэ бүх зүйлүүдийг ингэж яриад энэ бол юу гэхээр урт хугацаанд компанийнхаа үн цэн буюу value-г бүрдүүлэх бодлого бол бизнес загвар гэдэг нэрлэдэг байхгүй. Тэгэхээр вижнээ гаргана, бизнес загвараа олно те. Энэ бүгдээ эргэж харж иж системийн тухай ярина шүү дээ. Тийм учраас гэх мэтлэн ийм 6 том салбар асуулт байгаа. Тэгээ энэ бол одоо юу гэж хэлэх юм бэ? Одоо зөвхөн нэгийг нь бол хийхгүй 6 тусдаа биш. Зүгээр л нэг том асуудлыг 6 талаас нь харж байгаа байхгүй. Тэгээ энэ бол нөгөө лекцийн маань гол санаа л да. Тэгээ ямар 6 зүйл байх юм. За дээрэс нь энэ бол лекц маань өөрөө цаашаа 90 хоногийн гэдэг юм уу 3 сарын сургалтын одоо газрын зураг байхгүй. Өөрөөр хэл 3 сарын турш энэ асуудлыг компани захирал суралцаад түүний дараа бол яг бизнесийн систем одоо байшингаар зөөрлөл ямар эд хэсгүүдээс бүрддэг би аль талаас нь хийх юм яаж явах юм гэдэг л зурагтай болно л доо. Энийгээ бол гардаж хийгээ сураад түүний дараа бол туршлагатай бизнесмэнүүд бол нэгэнд одоо зөөрлж хэлбэл гал асцсан бол тэр их улам өрнө улам явуулна шүү дээ тий. Гэх мэтлийн явхад бол дунджаар нь 2-3 жил явсны дараа тэр хүн бол нэг зүйл рүү очино. За одоо миний бизнес надаас хамаарахгүй. Өөрөө би дааж хөгжиж болно. За би бол одоо юу гэж хэлдэг. Альсвал дараагийн бизнес эрхэлт юм, альсвал амард юм уу, альсвал одоо системээ дахиж сайжруулах юм уу, альсвал дараагийн загвар руу орд юм уу тий. Гэх мэтлэн өөрөөр хэлбэл бизнес чинь өсөлтийнхаа загварт орчиж байгаа байхгүй. Тэгэхээр бизнесийн системчлэгийн эхний шат нь компанийн захирлууд өөртөө цагаах гэж байна шүү дээ тийм. Аль болох ажлуудаа бусдад хуваарлаад. Тэгээд бусдад хуваарлаад таны тэр зөвлөгөөг аваад бусдад хуваарлах гэсэн чинь ийм хүндрэл бэрхшээл гарч ирлээ. Одоо энэ хүмүүний ажлыг авсан чинь хийж чадахгүй би буцаал энийг ажлыг хийгээс байгаагүй мэн ч юм уу таны ингээд сүүлийн 2 жил ментор орсон тэр тавиад бизнесийн захирлууд хүмүүст ийм хөө яг практик тохиолдлууд гарч ирсэн үү? Энэ бол маш байнга. Ягаад гэвэл юу гэдэг хүний толгойд байгаа хүн өөрөө ч яаж хийж байгаа нэг айраг гэдэг шиг мэдэхгүй зүйлийг өөр хүнд дамжуулахад маш хэцүү. Гэтэл зүгээр энийг хийж болдог. Ягаад гэвэл тэр захирал бол сэтгэл санааны хувьд л хүнд хүлээж аваад байгаа болохоос шийдвэлээ бодъё л да. За магадгүй тэр захирал ингээд одоо юу гэдэг өгчч шүү дээ. Тэ? Ямар бүр жишээ үгүй окей. Амьдрал шүү дээ. Гэхдээ тэгээ яхан бусад бүх хүн тарах юм уу? Явна шүү цаашаа. Тийм. Өөрөөр хэлбэл бид нар нэг зүйлийг өөрийгөө дэндүү хүнэлдэг байхгүй. Би ингээл байхгүй бол бүх юм зогсчихно гэж бодоод байдаг. Гэтэл ертөнц зүйл үргэлжилдгээр үргэлж дэлхийн иргэдгээр иргэн нар бол тойрдгороо тойрно. Яг үндэ компани цаашаа явна. Гэхдээ хамгийн аюултай нь нөгөө системээ байгуулгыг компани бол айжмаар унтарна. Тэгэхээр зүгээр бид нар бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр компани тэр байтугай сайн явж байгаад хүүтэ өгье. Өв залгамжлуулаад. Хүүн яах юм? Дахиад нойлоос эхлэх юм уу? Дахиад бүх юм сурах юм уу? Эсвэл байнга аваас асах. Байнга тийш. За өөр хүнд компани зарыг. Тэгэхээр хамгийн сонирхолтой юм нь
хүн яагаад чамаас авах юм? Яагаад гэвэл чиний мэддэг юм чин компанитай ч хамт ирэхгүй шүү дээ. Яг байшин ирнэ, ширээ сандал ирнэ, хэдүүн. Үйл хөдлөл хөрөнгө. Тэгээ өөр юу ирэх юм? Нөгөө чиний туршлага, чиний мэдлэг, бус хүмүүсийн бүх юм ирэхгүй шүү дээ. Тэгэхээр хизээч хүн хүний ажлын байранд хөрөнгө оруулалт хийдэггүй. Хизээч хүн хүний ажлыг худалдаж авдаггүй байхгүй. Хүн бол зөвхөн чамаас хамаарахгүй компанийг авна. Буюу системийг. Тэгэхээр эцэстээ бол чи компани зарж чадахгүй. За хамгийн одоо Монголд том тулгардаг асуулт бол хөрөнгө оруулагч орж чадахгүй. Яг л ганцхан чи мэддэг чамайг өвдөө төвчлөж зогсчих компанид би яаж хөрөнгө оруулах юм? Тэгэхээр энэ бол үндсэндээ нэг том проблем. Нөгөөх нь гадны хамтрагчид ирээд чамтай хамтрая. Чи ханаа төрчихлөөр зогсчдөг юмтай би яаж хамтрах юм? Өөрөөр хэлбэл одоо бид нар чинь олон улсын төрөлжилтөнд орно. Одоо хандж ажиллана шүү дээ. Чамаас жишээлбэл ноолоор авдаг байх л та. Гэтэл чиний компани чамаас хамаардаг бол чи маш найдваргүй компани байхгүй. Гэх мэтлэн энэ бол дараагийн их том олон асуулт юм л да. Юу гурлаа систем гэж яриад байгаа тий. Тэгээ систем гэдгээ одоо маш энгийнээр одоо яг сонсогч буюу үзэгчид тий ойлгуулыг тайлбарлая тий. Одоо миний оролцоогүйгээр тэнд явж идэг одоо бизнесийн систем гэж яриад байна шүү дээ тий. Одоо энгийн жишээгээр тайлбарлавал. Гэхдээ яг ер нь бол систем гэдэг хүмүүс гадарлаж байгаа л да. За яг зөв би шинжлэх ухааны талаас нь хэлье тий. За хэдүүлээ амьдралын жишээ хэлье. Одоо бидний мэдэх хамгийн том систем бол одоо энэ одоо сүүн зам буюу манай галактик ертөнц хорвоо байна шүү дээ. Төмөн од гаригууд бие биенээсээ таталцж яадаг, бие биенээ тойрч эргэж яадаг, нийлээд нэг сүүн зам болдог тий. Хамгийн одоо дунд зэргийн жишээ бол мэдээж агуу том систем бол одоо манай байгалийн амтны аймаг, ургамлын аймаг тэгээ хүн гэл хүн өөрөө систем идэрхтэн уушиг амьсгалын зам хоол боловсруулах гэл бүх систем. Тэгэхээр систем бол жишээлбэл байгалийн систем байж болдог. Түүнтэй адилхан хүний өөрийн бүтээсэн систем байдаг. Жишээл бизнесийн систем тий. Түүнтэй адилхан абстракт систем байж болно. Хэдүүлээ ингээл да. За одоо хөгжмийн 7 нот. Энд чинь бол хөгжмийн систем шүү дээ. Гэхдээ энэ бол абстракт тий. Математик бол өөрөө жишээл абстракт систем. Яг түүнтэй адилхан. Тэгэхээр яг систем гэж юу юм бэ гэхээр нэг зүйл болж хамтарч ажилдаг нэг зорилготой ийм хэсэг бүлэг зүйлүүдийг л систем гэдэг хэлж байгаа байхгүй. Нэг зорилготой нэг зүйл болж амьдэрдэг те. Тэгэхээр компани бол нэг зорилготой нэг зүйл болж амьдэрч байгаа. Тэгэхээр яагаад компани систем болох ёстой юм бэ гэвэл системийн хамгийн том онцлог бол өөрөөр хэлбэл амьдэрдэг гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр чамаас хамаарахгүй. Хэрвээ чи өөрөө тэр системийн хамгийн гол мотор болчвол одоо зүйлж хэлбэл чиний амьдрал чинь бол 24 цагаар хязгаарлагдана. Чиний 365 хоногоор чи бол одоо юу гэдэг нь хөшрөнө. Тэгэхээр энэ бол чиний ажлын байр болохоос биш яг бие даасан систем биш байхгүй юу. Тийм учраас ер нь бол систем гэдгийг бол монгол хэлээр маш энгийнээр хэлвэл машин болгоно гэж ойлгох хэрэгтэй л та. Тий. Та бизнесээ машин болгох. Өөрөө ажилдаг, өөрөө явдаг. Удирдлага нь та гэж хэлж байгаа юм шүү. Чи одоо зөвлөж хэлбэл чи бизнесээ морин тэрэг байлгуул хөрхи. Одоо хэдүүлээ бодъё л да. Байгуулсан нь өөрөө морь, тэ ардаа тэрэгч ирсэн явж байна те. Тийм биз дээ. Тэгэхээр тэр бол танаас салахгүй. Гэтэл машин бол мотортой өөрөө явдаг те. Өөрөө явдаг. Тэгэхээр одоо асуулт чи бизнесээ морин тэрэг байлгаж байгаа юм уу? Альсвал өөрөө явдаг машин болгож байгаа юм уу гэдэг асуулт байна. Түрүүний нөгөө комент бичиж асуусан хүний асуултан дээр бас нэмж асуухад энэ системийг хийх одоо сэтгэлтэй буюу энэ системийг ингээд зөв удирдаад яг тэрний дагуу ажиллах тийм хүмүүсээ эхэлж сонгох уу гэдгсэн шүү дээ. Тэгэхээр ингээд нүг тэр системд орж ажиллах хүмүүс маань одоо сэтгэлдээ, сэтгэлгүй, сайн ажилдаг, муу ажилдаг хамаагүй тэр системд ингээд ороод ажиллаа явчихж байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр тэр системийн дагуу хийж чадахгүй бол тэгээд дараагийн арга хэмжээнд орно. Ер нь шүү дээ монголчууд сэтгэл их ярьдیں۔ Тийм сэтгэлтэй ажил ингээд яриад байдаг. Одоо хэдүүл ингэж яриа. За би одоо шилдэг системийн жишээ хэлье л та. Бизнесийн. За Макдоналдс компани байна тийм. Бид нар бүгдээрээ гамбургер, Макдоналдсыг мэднэ. За Монголд KFC байна жишээлбэл. Макдоналдс компани бол 40 мянган ресторан ажиллаж байгаа. Дэлхийн 120 орнд.
За нэг сонирхолтой юм энэ компани ажилчдын 50% нь дээд коллежийн болон ахлах ангийн хүүхдүүд. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том брэнд олон зуун тэрбум долларын компанийг хүүхдүүд тэгээд төр зуур зуны амралтаар ажиллуулж байгаа байхгүй. Товчоор хэлбэл тэр хүүхдүүд ажиллаулаад тийм том корпорацийг ажиллуулад дэлхийн хамгийн том брэнд байж хахад бид нар энэ 10 хүнтэй компанид заавал Харвард төгссөн хүн гэж ингээд яриад байдаг. Сэтгэлтэй хүн, насаараа зүтгэх хүн, баг компанийхаа төлөө амиа өгөх хүн гэл тэ. Тэгэхээр асуулт бол компаниуд сэтгэл чухал, сэтгэл бол гал. Гэхдээ дахиад Макдоналдс яагаад хүчтэй байгаа юм? Макдоналдс бол жишээлбэл одоо жорлонгийн суултур угаадаг процесстэй байхгүй. Ийм 11 алхмаар суултур угаана. Ийм 20 алхмаар төмөс шарна. Ийм одоо зүйлүүдээр энэ удирд нь хоорондоо ингэж зогцсон, ингэж холбогдно. Өөрөөр хэлбэл Макдоналдс бол систем. Тэгэхээр систем нь сайн учраас тэнд хүүхдүүд хүртэл ажиллаж болж байгаа. Асуудал нь тодорхой. Тэгэхээр би бол сэтгэл чухал. Гэхдээ сэтгэл бол зүгээр одоо юу гэж хэлэх юм, юмыг амьдруулдаг болохоос биш. Сэтгэлээр мэргэжлийн ажлыг солихгүй. Сэтгэлээр системийг солихгүй шүү дээ. Системээр ялангуяа сэтгэл бол маш богино хугацаатай. Одоо юу гэдгийг хүний урам зориг ороод за 3 хоног л байна штэ. Тэгээ 4 хоног дээр одоо настрын нуун амьдралын асуудал гарна тий. Санааны байдал нурна тий. Айгуул одоо тэгэхээр зэрэг тэр хүний эмоц дээр үндэслэж бизнес явна гэдэг бол хэцүү байхгүй. Эмоц бол ганцхан зүйл хэрэгтэй. Үнэхээр тэр хүн одоо юу гэдгийг сэтгэл зүрхэн компанида эргэж иржээд үргэлж тэр өөр асуудал байхгүй. Тийм учраас бид нар бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр баг бол хүн бол их нарийн төвхтэй амьд. Үнэхээр эмоц байгаа. Нөгөө талаас мэдлэг чадвар, технологи, олон юм нийлбэр. Тэгэхээр нэг тал нь нөгөөх нь өгөхгүй байхгүй. Технологич хэрэгтэй, эмоц ч хэрэгтэй. Тэр багийг яаж бүрдүүлэх үү гэдэг бол баг яаж баг бол жишээл 11 хүн бол хөлөмгийн сайн команд болохгүй шүү дээ. Одоо бид нар 11-ын дурын хүнийг цуглуулвал бид нарт стратеги байхгүй, тактик байхгүй, дасгал байхгүй. Одоо юу гэдгийг ядахта одоо энгийнээр хэлэхэд айлын хаалга руу хэн гүгээд хэн хамгаалаад хэн тоглохыг мэдэхгүй 11 хүн байхгүй. Тэгэхээр одоо харж байгаач 11 хүн бол нийлээд хөлөмгийн команд биш. Яг түүнтэй адилхан нийлээд систем биш. Энэ систем болохын тулд тэднэрт чинь зорилго байх хэрэгтэй, стратеги хэрэгтэй, тактик хэрэгтэй, өөрийн дотоод дүрмүүд хэрэгтэй, төрөл бүрийн дасгалжуулалтын арга барилууд хэрэгтэй тийм. Тэгээ энэ бүгд чинь нийлж систем болж байгаа байхгүй. Тэгэхээр хамт олныг яаж хөлөмгийн команд болгох уу гэдэг чинь яг компани бүрдүүлэхтэй адилхан байхгүй. Нөгөө Макдоналдсын фаундер гэдэг нөгөө кино үзэж байхад яг анх нөгөө галтгоогоо хийхдээ яаж хүн тоогооч ингээд хамгийн бага хугацаанд хамгийн бага хөдлөл яг хамгийн хурдан хугацаанд тэр хийх вэ гэдэг хамгийн оптимал тэр загвар гаргаж ивэл тэгэл тэр загвараа ингээд бүх салбаруудаа ингээд яг адилхан хийгээл явцсан тухайн бас гардыг. Тэгээс үдж байгаа тийг сонирхолтой санагдчихсэн. Тийм. Тэгэхээр тэр нь болохоор одоо яг тэр дахиад шарах процессын зүгээр нэг элемент нь гэж ойлгож болох нь шүү дээ. Хурдан хугацаанд хийх тэр орчныг бүрдүүлэх нь тэр системийн ерөөсөө нэг ойлголт нь. Тэгээд өвшөө бас тэрийг яаж шарах уу? Тэгээд дахиагаа яаж одоо бодол хүрхнээс гарах уу гэдэг ч юм уу тийм. Магадгүй бүр тийм нарийн процесс системтэй байгаа учраас найдвартай, чанартай. Тэгээ бас ингэж амжилттай явж байгаа. Тийм. Ягаад гэвэл монголчууд бид чанарын тухай их буруу ойлголттой байдаг. За жишээлбэл ингэдэг байхгүй. Одоо за нэг газар за өсчөнд оръё. Тэгтэн чамд цай өгдөг байж. Чанартай гэж үгс үг ингүүл заавал хийцтэй цай өгөх албагүй шүү дээ. Чамайг ороход л яг л нэг хар цай өгдөг. Ганцхан орох болгонд л тэр хар цайгаа өгдөг бол чи бол орохдоо надад ийм хар цай өгнө. За миний үсийг нэг ийм их рүү засна. Гэнэ хүлээлттэй орно. Чи тэр хүлээлтийг үргэлж биелүүлж ивэл тэр чанартай. Түүнээс чамайг нэг орж ирэхдээ сайхан зантай учраас манай хөдөөнөөс ирсэн гээл нэг хийцтэй цай хийснэ. Маргааш нь уурттай чам дэрэнгот усч өгөхгүй байвал чанаргүй байхгүй. Тэгэхээр би жишээлбэл Макдоналдсыг хэлье л да. Макдоналдсын гамбургер бол хамгийн сайхан хоол биш. Макдоналдсын гамбургерийг магадгүй заримдаа би ч илүү хийж магадгүй. Гэтэл Макдоналдс яагаад дэлхийн хамгийн сайн чанартай компани гэвэл яг тэр хүлээлттэй дэлхийн 40,000 ресторанд, дэлхийн аль ч өнцөгт
альч цаг үед яг адилхан үйлчлдэг байхгүй. Өөрөөр хүн тэнд Макдоналдс ороод үнэтэй рестораны одоо юу гэдэг шарсан одоо галуу гэдэг юм аль эсвэл гоё хоол нэхэхгүй шүү дээ. Тэр нь чи яг л хүлээлттэй барьж орж байгаа. Би хурдхан ороод гарыг тэр над хурдан өөлчл надад олон сонголт хэрэггүй миний мэддэг 3 юм нас л өгчих. Тэ? Яг тэр тогтцсон хүлээлтийг биелүүлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо дахиад хэлвэл тэгвэл энэ хүлээлтийг яаж биелүүлэх юм? Цэцгээ ирэхлээр нэг өөр хийдэг, дондог нэг өөр хийдэг. Тэгээд цэцгээ нь бас ууртай болохоор бүр өөр хийдэг. Ингээд байвал эн чинь асуулт гарна шүү дээ. Тэгэхээр энэ бизнес бол системжээг байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бид гурвын яриаг сонсож байгаа хүмүүс маань за одоо яг зарим нь за систем үнэхээр хэрэгтэй байна гэдээ ойлгоод зайлгцэн ингээд толгой дотроо ингээд тунгаагаад эхэлсэн баг л та. Одоо би жишээлбэл ингээд бодож ин л та. Зарим би ингээд нэг компанид байсан бол эхлээд одоо том зургаар системийг гаргах хэрэгтэй болов уу? Эсвэл таны түрүүний хэлсэн те утсаар ярих тийм системийг гаргах хэрэгтэй болов уу? Эсвэл суулдураа цэвэрлэх тийм жижиг системүүдээс эхлэх систем болов уу? Эсвэл яг том зургаар нь эхэлж эхлэх систем болов уу гэж би хувьдаа бол бодчихээд надтай ажиллах юм бодож байгаа хүн байгаа хэл та. Гэхдээ яг би бол тэр нарийн юм руу орохгүй шүү дээ. Яг тэгвэл нэг яриад эхлүүл эн чинь дуусахгүй. Нэггүй асуудал зөвхөн тэрнтэй биш. Ягаад гэвэл компани захирал юунаас эхлэх ёстой гэвэл ер нь миний ажил юу байх ёстой юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл юу хийхээ эхэлж ойлгох ёстой. Яаж хийхт нь сургаж болно. Өөрөөр хэлбэл хүн бол шүү дээ. Зорилгоо харуул хүсэж байгаа юм олж болдог байхгүй. За хэдүүлээ би амьдралын нэг жишээ хэлээ л да. Одоо бид гурав одоо Монголын хамгийн мундаг шатрын тамирчин болъё гэж зорилго тавьчих тий. Одоо гурлаа яриад одоо шийдчихээ л да. За ингээ Монголд бол шатрын 3 үнэтэй команд. Хэрвээ шийдчихвэл их сайн юм ажиглана. Чи гараад явангуут л энэ тэнд шатрын зар байвал чи харна. Шатрын ном тааралдаад үзнэ. 2 хүн зурагтаар шатар ярьж ивэл сонирхно. Тэгээд ер нь бол сайн ярил яг гэр бүлийн чинь хүмүүс үл тэгж хэлнэ. Энэ нөхөр одоо орж гарах болгондоо шатар ярьж яхин дандаа шатраар амьдэрдэг гэл. Өөрөөр хэлбэл ертөнц тэр ярээ шатар болж хувир тий. Гэтэл хамгийн нийттэй тэр урд нь байж лээсэн шүү дээ. Бид нар зүгээр шатрыг хайгаагүй байхгүй. Яг түүнтэй адилхан хүн систем болгоё. Компани захирал миний ажил энэ юм байна. Би компани ингэж би компанийнхаа хувьд архитектор нь болохоос биш шавар зурагч нь биш юм байна. Өрлөгч нь биш юм байна. Тэр бүхэл менежер буюу барилгын даамал нь биш юм байна. Би бол архитектор юм байна, дизайнер юм байна гэдээ ойлгочвол тэр хүн маргаашаас эхлээд яваандаа өөртөө хэрэгтэй бүх юмыг олж харж эхэлнэ. Тэгэхээр хүний сэтгэлгээг өөрчилнө гэдэг бол маш чухал. Энэ үед бол хүн юу хүсэж байгаагаа мэдээд эхлэх үед тэрийг яаж хийхийг сургаж болдог. Юу хүсэж байгаагаа мэдэхгүй хүнд бол юу ч заагаад хэрэггүй. Тийм учраас түрүүний асуулт бол тийм биш үү? Одоо тэгээд энэ олон зүйлийг альнаас нь эхлэх яаж жижигсэн үү? Тэгэхээр компани болгон өөр. Өөрөөр хэлбэл захирал хүн бол нэг талаасаа сурах хэрэгтэй, нөгөө талаасаа практик илүү хамгийн хурдан одоо хөрөнгө оруулалтаа нөхөх буюу зарсан цагаа хурдан олох. Одоо хамгийн түрүүн амжилт төрж хамт олно урамшуулах, хамгийн түрүүн компанийнхаа ажлыг сайжруулах, магадгүй хамгийн түрүүн компанийн ашгийг нэмэх тэр юмнуудыг ярина шүү дээ. Гэтэл компани болгон бас өөр. Жишээл чиний компани бол маш хурдан хийдэг байхад нөгөө компани нь бол магадгүй түүхэн туршлагаараа бол өөр аргаар явдаг те. Тэгэхээр өөрийнхөө давуу сул талуудыг харна. Тийм маягаар шийдэл нь бол зөвлөж хэлбэл компаниудад янз бүр байна. Ерөнхий зарчим нь адилхан боловч тухайн компани болгон өөрийнхөө шийдэл дээр ажиллах хэрэгтэй байхгүй. Түүнээс яг ингээд хөгжмийн нот биччихсэн тэрийг тоглоно гэж хэлж байгаа юм биш шүү дээ. Энэ бол ерөнхийдөө компани захиралд бол зарчмуудыг сургаж байгаа юм. Тэ яг миний хичээлүүд. Тэгээ яманд яаж хандах уу, яаж шийдэх үү? Тэгээ энийг лего тоглоом шиг хүн болго өөрийнхөө угсарна шүү дээ. Чи лего тоглоомоор магадгүй одоо машин хийн, би лего тоглоомоор байшин хийн. Чи бол лего тоглоомоор зан хийж болно шүү дээ. Гэхдээ лего тоглоомны зарчим л адилхан. Блокууд нь адилхан, өр харга нь адилхан, зарчим нь адилхан тий. Ганцхан чиний сонирхол өөр, бидний сонирхол өөр. Тийм учраас компани болгон өөр. Гэхдээ лего тоглоом нь адилхан байхгүй. Тийм учраас компаниг систем болгох зарчим нь адилхан, онол нь адилхан. Тэр нь сурах ёстой.
Тэгээд тэр захирал бол тодорхой хугацаанд коучтой, дасгалжуулагчтай хамт ажиллаад өөрийнхөө лего, өөрийнхөө дүрсийг өргөх хэрэгтэй байхгүй. Надаас тэр яг зорилгоо тавьчих юм бол дэлхийн ертөнцийн нэг арай ондоо харагдаад эхэлдэг гэж байна. Тэр тухай би нэг нийтлэл уншиж байсан. Яг хүний тархинд reticular activating system гэдэг хэсэг байд юм байна л та. Тэр хүн яг зүгээр л мөрөдөлтөд яваад байхгүй. Тэрийгэ зорилго болгоод юу хийж байгаагаа ингээд бичээд тэрийг мэдээд явчих юм бол тархич яг тэгж ажиллаж эхэлдэг. Яг тэр тавьсан зорилгын чинь зорилгоч хэрэгтэй зүйлсийг ингээд илүү хайж эхэлнэ, илүү шүүж эхэлнэ. Жишээ нь нөгөө мотцыг сонирхдаг, Харли Дэвидсон гэдэг мотцыг сонирхдаг хүн байсан юм байна л та. Тэгэл гадуур явж байхад ингээд уцаар яаж явах ч гэсэн хажуугаар ингээд мотоциклд өнгөрч идэв штэ. Тэгэхээр яг Харли Дэвидсон мотоцикл өнгөрөхөд мань хүн ингээд шууд мэднэ гэж байгаа байхгүй юу ч хийжсэн ингээд моторын дугуйн сонсоод энэ яг Харли Дэвидсон байна да. Тэгэхээр би тийж адилхан сонсож байгаа штэ. Тэгсэн яг тэр хүн мэднэ. Хань өөр мотоциклээр анзаахгүй гэдэг шиг яг ингээд тэр тархины систем бүр ингээд юма таньдаг болцсон. За шууд энэ л миний сонирхдаг Харли Дэвидсны дуу байна да гэдэг ингээд хоолоо идэж байхдаа хүртэл санамсаргүй сонсоод шууд хөөе гэдэг ингээд таньдаг гэж байгаа штэ. Ер нь бол ингээд би ингээд лекц хийж байхад хүмүүс ингэдэг байхгүй. Гэхдээ зарим хүмүүс ингээд боломжийг аюул сайн олж хараад яагаад зарим хүнд ингээ боломж харагдаад зарим хүнд харагддаггүй юм гэж. Яг үнэндээ хэлэхэд харж байгаа хүн хайж байгаа хүн байхгүй. Хэрвээ чи хайгаагүй бол тэр байжсэн ч харахгүй. Хүүхдийг тэгдэг үстэй. Хажуу өрөөнд доод хайчаа байдаг ихлээр явж байгаа алгаа гэдээ ороод. Нүдэн дээр нь байж л идэг. Ягаад гэвэл өөр юм бодцсон явж идэг байхгүй. Яг түүнтэй адилхан хүн яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол олохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх сургалтын одоо энэ ердөө нэг цагийн лекц маш богино хугацаа учраас би тэр системийг яаж хийх үү гэдэг одоо нарийн дараагийн юмыг бол энд нэг ярихгүй. Гол асуудал бол бид нар өдөрт 25 цаг ажиллаад нойр хоолойгоо зүтгээд компани сайжирдаггүй юм байна. Компани гэдэг чинь өөр зүйл юм байна. Энийг өөр аргаар явах хэрэгтэй юм байна. Би бол тэргэндээ ороод зүтгэх биш. Тэргээ машин болгох хэрэгтэй байна. Энэ бүгдийг ингэж хийх хэрэгтэй байна гэж ерөнхий зургийг харуулж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр хүний сэтгэл хайж байгаа зэрэг юм яриул дараагийн бол алхамаар явна л та. Хүн тэгэхээр нэг угаасаа л мөр байх хэрэгтэй гэд бодчих юм бол машины тухай боддог юм шиг байна. Henry Ford юу гэдэг нь шүү дээ. Та нар тухайн үед мань хүн анхны Ford загварыг гаргаж хахад хэрэглэгчдээсээ та нар юу хийж гинэ вэ гэсэн бол илүү хурдан морид хүсэж ин гэж хэлэхээсэн. Гэтэл яг үнэндээ машиныг санал болгосон гэдэг. Яг үнэ. Одоо бол жишээл бизнесмэнүүдээс ингэж асуудаг. За компани яаж хөгжүүлэх вэ гэтэл одоо энгийнээр хэлвэл аль болох хурдан, аль болох зүтгэх, аль болох их мөнгө гэж яриад байгаа байхгүй. Гэтэл бизнесээ машин болгох тухай маш цөөхөн ярьж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл одоо энгийнээр хэлбэл яг чиний яриа байхгүй. Морин тэргээ аль болох сайн морьтой болгоод улам сайн ташурдаал улам хурдан явах тухай яриатай. Гэтэл морин тэрэг чи ерөөсөө биш ээ гэдэг л асуулт шүү дээ. Тэгэхээр ер нь бол бид нар бол нэг зүйлийг ингээ Монголд бол зах зээлд капитализм гэдэг юм ороод 30 жил боллоо шүү дээ. Тэгээ үнэхээр бидний үе бол одоо амьдрахын тулд гахаа зөө зарим нь эхлээл ингээл зүтгэсээр яваал одоо юу гэж хэлэх юм. Үнэхээр амьдралын хэрэгцээгээр бизнес амьдрахын тулд ингээл хамаагүй ажил хийгээл явсан байхгүй. Гэтэл одоо шинэ үеийн залуучууд гарч иж, шинэ технологиуд гарч иж, энэ үед бол зог тусаад бизнес гэдэг чинь яг юу юм? Бид нар яг яаж хийх юм? Яаж энэ дэлхийн бусад шилдэг бизнесмэнүүд ийм агуу том компаниудыг байгуулад байгаа. Яг л яг надтай адилхан цагтай. Надтай адилхан настай тий. Тэгээ зөвхөн их мөнгө учраас биш байхгүй. Тийм учраас тэр чинь асуудалд хандах хандлага нь өөр. Сэтгэлгээ нь өөр учраас. Businessman podcast. Бас нэг хүнээс асуулт гэсэн мэн цаазаа унших уу? За тий. Түрүүний мандаа отгоо гэд асуусан хүн. Бас нөгөө нэг бизнесээ системчлэх явц, бизнесээ юунаас эхлэх тухайлын хүн асууад бүр нэлээсээ ойлгосон хүн юм шиг байна. За бизнесээ системчлэх явцдаа багийнхныгаа вижнээ тодорхойлохоос бүр эхнээс нь оролцуулах нь зөв үү? Эсвэл багийн гишүүдийг татан оролцуулах үе шат гэж байна уу? Хэрвээ тийм бол захирал хүн юу хийцэн байх шаардлагатай вэ? За энэ дээр бол нэгэнд энэ хүн хоёр удаа асууж байгаа учраас одоо хүндэтгээд шууд хариулъя тий. За жишээлбэл тэр
бизнесийг систем болгох одоо 6 одоо хандлага гэх юм 6 талаас нь ярьж байгаа нэг зүйл нь бол процесс байна. Тэгэхээр процесс болгонд шүүд олон хүн оролцсон. Нэг процессд олон хүн оролцсон. Мөн нэг хүн олон процессд оролцсон. Тэгэхээр өнөөдөр яг явж байгаа бизнесийг хүн болгон одоо юу гэдэг процессгүйгээр системгүйгээр хийж байгаа. Ямар ч гэсэн амьд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн ганцаараа мэдж байгаа бус түн мэдэхгүй бичих цаасан дээр буугаагүй ч гэсэн нэг юм байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн бол яг тэрийг процессыг бичих боловсруулах ажлыг гардаж хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энийг доороос нь хийдэг. Түүнээс компани захирал та цаард сууж байгаад хийх тухай яриа биш. Хүн болгон өөрийнхөө ажлыг процесс болгох ажил гэж нэрлэе л да. Энийг хийн. Тэгэхээр энэ ажил бол жишээлбэл хамгийн нэг том салбар гэхэд компани ажилтан болгон оролцох хэрэгтэй байхгүй. За жишээл хамгийн энгийн жишээхтэл одоо компани манаач гэж бодъё л да. Манаачаас асуу штэ та яг юу хийдий? Шөнө 2 цагт босч байшингаа нэг тойрдیں۔ Гал усаа шалгадیں۔ Ингээд нэг өөр юм байгаа штэ. Тэгвэл энэ яг зөв юм уу? Энийг хийх ёстой юм уу? Магадгүй юу орхиод байгаа юм? Гэх мэтлэн манаач хүртэл яг өөрийн хариуцсан үүрэг хариуцлагатай процесстэй байхгүй. Тэгэхээр компани захирлаас ахуулаад компани бүх хүн энэ ажилд бол оролцдог. Гэхдээ бол мэдээж хэрэг компанид бол хамгийн чухал ажлууд нь бол зөвхөн миний одоо бодлоор шууд компани хэрэглэгчтэй харьцаж байгаа цэгүүд буюу одоо тэр уулзах цэгүүд гэж нэрлэдэг. Энэ компанид одоо зах зээлд болон хэрэглэгчдэд орлогонд нь хамгийн хурдан нөлөө өгөх болох цэгүүд дээр л эхэлж ажиллах хэрэгтэй л дээ. Тийм учраас жишээл утас авж байгаа хүнээс л эхлэх хэрэгтэй байхгүй. Таасаа хэллээ одоо манаач гэхэд ингээ өөрийнхөө ажлын тэр одоо процессыг хэлнэ гэж штэ ингээ 2 цагт тэгдэгээд тэнгууд нөгөө нэг хувь хүний өөрийнх нь ажлын дадал зуршил гэж ойлгож болох юм уу? Гэхдээ энэ бол зөвхөн дадал зуршлын тухай яриа биш. Энэ бол манаач бол биш тэр компани системийн нэг хэсэг байхгүй. Тэгэхээр манаач бол тэр одоо хөлбөмбөгөр бол 11 хүн бол үлдсэн 10-ийнхаа өмнө хариуцлага хүлээж байгаа юм. Одоо юу гэж хэлэх юм? Хаалганы вартаар хаалгач бол өөрийн үүрэгтэй. Түүнээс биш дураараагүй гэж болохгүй шүү дээ. Жишээлбэл нэг хүн баруун тишийг өгөхөд нөгөө хүн зүүн тишийг өгөх хэрэгтэй. Хоорондын тохироотой тийм. Яг түүнтэй адилхан компани ажилтан болгон нэг баг учраас өөрийн үүрэг хариуцлагууд байгаа, оролцоотой байгаа. Төрөл бүрийн ажлуудад төрөл бүрийнхээр оролцож байгаа. Чи жишээлбэл миний ажилд нэг өөрөөр оролцсон, бэлэгтийн ажилд арай өөрөөр оролцсон тийм. Өөрөөр бид хоёр өөр процессуудтай. Тэгэхээр энэ бүгдийг чинь дахиж эргэж харж компани нэгтлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд яагаад энийг нэгтлэх ёстой гэвэл асуудал бол тэр компани чанартай ажиллахын тулд одоо энэ алхмууд хэрэгтэй юм уу? Энэ алхмууд яг энэ байдлаараа байх юм уу? Энэ алхмыг яаж сайжруулж болох юм? Энэ алхмыг одоо туршлагагүй ажилд авал хийж чадах юм уу? За хамгийн чухал асуулт бол ер нь манай компани одоо компьютер мэдээллийн технологид шилжүүл ер нь энэ процесс байх юм уу? Гэх мэтлэн маш олон асуулт байгаа шүү дээ. Тэгэхээр энийг зах захаас нь хийн энд бол компани ажилтан болгон оролцсон л тоо. Тэгэхээр энэ хүний асуулт бол компани ажиллагчдад яаж оролцох вэ гэдэг бол мэдээж хэрэг хүн болгон оролцсон. Хамгийн чухал нь оролцох замаараа суралцсан. Өөрөлд хийх суралцах хоёр давхцдаг. Ялангуяа хүн өөрийн ажлыг процесс болгоод хамт олонны өмнө хариуцлага ойлгоод тэр байтга хамт төрөлний өмнө нэр төр нь гараад одоо энийг л би мэддэг, энийг би зохиосон гэж хүндэтгэл авбал тэр хүнд магадгүй хамгийн том урамшуул байхгүй. Түүнээс мөнгө урамшуул бол чухал. Гэхдээ ямар ч ажилтан хүний хувьд хамгийн чухал урамшуул бол хамт олонны одоо хүлээн зөвшөөрөх. Өөрийгөө үнэхээр мэрэгжил чадвараа олон хүн ойлгох тийм. Одоо компани удирдал. Тэгэхээр эндээс бол юу гэхээр тэр хүн бол өөртөө итгэл нь өндөрсдөг. Тэгэхээр хүний хамгийн том урамшуул бол даргын өгж байгаа шагнал биш байхгүй. Хүний хамгийн том урамшуул бол тэр хүн өөртөө өгж байгаа урамшуул. Өөрийн итгэл. Тэр хүний итгэл хэрвээ дээшлвэл компани захирал шагнасан ч шагнаагүй ч тэр хүн ажилдаа дуртай явна. Нууц нь энд байхгүй.
Тийм учраас тэрийг хамгийн сайн хийдэг хүмүүсийг лидерүүд болгож гаргаж ирэх, жижиг багууд зохион байгуулах, инновацийн дугуйлангууд гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол дахиад нэг процессоос гадна багийн ажиллагааны дараагийн асуудал байхгүй. Тэгэхээр ингэж систем болгох гэдэг байгаагийн эцсийн үр дүн өөрчлөлтийг хийх гэдэг байгаа. Яг ингэ систем болоогүй компани болох гэдэг. Тэгэхээр би сүүлд нэг өөрчлөлтийн тухай уншиж байгаад хүн болгон өөрчлөлтөөс айдаг байгууллагын ажилтнууд за одоо яана бидний үйл явц хийдэг үйл ажиллагаа өөрчлөлтөх гэдэг юм шүү дээ. Тэгэхээр одоо би ажлаас халагдчих юм болов уу эсвэл би чадахгүй болов уу гэдээ бас яг байгууллагын ажилтнууд дотор тийм тодорхойгүй байдал үүсдэг тухайн уншижсэн. Энэ талаар яг ингээд өгөхжүүлээд эхлээд энэ өөрчлөлт гаргаад тэгээд байгууллагын ажилтнууд яг энэ талаар айгаад ч юм уу тийм сандрал үүсгэхэд байгууллагын менежерүүд энэ дээр гол үүрэг гүйцэтгэх тухай бичсэн байсан байхгүй юу? Яг менежерүүд тэр бүх мэдээллүүдийг зөв өгөх хэрэгтэй, зэгцтэй өгөх хэрэгтэй, яг юу нөөцлөх гэдэг байгаа гэдэг дээр айгүй тодорхой байх хэрэгтэй гэдэг энэ тал дээр та юу гэж бодож байна? Ер нь хүн юунаас айддаг вэ? Хүүхэд ягаад харанхуйгаас айдیں۔ Орчин нөхцөл. Ягаад бол хүн мэдэхгүй юмнаас юуж байхгүй. Харуул гэрэл тусахчул айхаа болчихдээ. Ер нь бол энгийнээр хэлбэл ямар ч хүн хүүхэдч тэр том хүнч тэр яг нэг нь харанхуйгаас, нэг нь мэдэхгүй зүйлээсээ, нэг нь мэдэхгүй ирээдүгээс айдаг байхгүй. Тэгэл эрсдлих гэж харддаг. Өөрөөр хүн өөрөө хэн чадахгүй юмнаас айдаг. Тийм учраас байгууллагын ажилтнууд энэ бүх өөрчлөлтийг өөрөө оролцоод магадгүй өөрөө манлайлаад өөрийнхөө процессыг өөрөө оролцож байгаа цэгийг маргааш юу болох, ирээдүйд юу болох ингэж олж харуул айх юмтэнд байхгүй. Өөрөөр хэлбэл асуудал бол зөвхөн өөрчлөлт хийх тухай яриа биш байхгүй. Юу гэвэл өөрчлөлт хийгээд юу гэж хэлэх юм бэ? Компани бүхлээр хамт олноороо хамтдаа өөрчлөгдөх тухай яриа шин. Тийм учраас хүн бол яг өөрийнхөө ажлыг яаж өөрчлөгдөх юм? Энийгээ би өөрөө яаж өөрчлөх юм? Магадгүй миний жилийн дараах ажил би магадгүй өнөөдөр энэ гараар хийж явсан зүйлээ маргааш автоматар хийх юм байна. Би илүү цалин авах юм байна. Миний бүтээмж дээшлэх юм байна. Магадгүй би илүү одоо юу гэх олон ажилд оролцох юм байна. Тэгээ түүний тулд би ингэж сурах ёстой байна гэдгийг олж харж чадвал миний ойлгож байгаагаар ихэнх хүн итгэл үнэмшилтэй болно. Бас бэлэн болгоно. Тийм учраас зүгээр өөрчлөлт бол буруу менежмент хийвэл хүнд айдас авцардаг. Өөрчлөлтийг зөв хийвэл хүнд харин урам зориг авцардаг. Тийм учраас асуулт бол тэр лидерүүд энэ өөрчлөлтийг яаж хийхтэй байдаг. Ер нь бол хүн комфорт зон буюу тэр таатай орчноос гарах дургуйлтай. Хүмүүс бол ингээд таатай орчин дотроо өөрчлөлт хийхийг хүсдэг. Гэтэл бидний хүсэж байгаа бихэнх шин юм бол дандаа бидний тэр комфорт зон буюу таатай орчноос гадна байдаг тийм. Тэгэхээр энийг менежмент хийн гэдэг бол дахиад яг энэ нөгөө компаниг систем болгох 6 хэсгийн нэг нь баггүй өөрөөр хэлбэл баг гэдэг. Тэгэхээр энийг яаж хийх вэ? Зүгээр асуулт бол энд ямар аргууд байдгийг юунаас эхлэх үү? Энэ бол нөгөө компаниг систем болгох нэг ажлуудын нэг байхгүй. Гэхдээ энэ бол нэг ажил биш. Энэ олон удаа давтаж хийх. Яагаад би олон удаа гэвэл дөнгөж эхэлж байгаа ажилд нэг арга хэрэгэлдэг. Хурдан авцсан ажилд нэг ажил хийдэг. Юмаа мэддэг болцоодод өөрөөр хийдэг. Тийм учраас цаг хугацаанаас хамаарат хэрэглэх аргууд нь өөр байхгүй. Магадгүй зарим компани бол одоо юу гэдэг юм боловсрол баг нь их сайн зөвхөн технологийн асуудалтай байж болно. Зарим компани бол технологи мундаг авчирчихсан багаа бэлдээгүй байж болно тийм учраас хийх дараалал нь бол компани болгонд өөр л дөө. Та тэр гол 6 хүчин зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй 12 сарын 11-нд тавих лекцтэндээ ярина гэсэн үг үү тийм. Гэхдээ яг ер нь бол одоо юу гэж хэлэх юм ер нь ийм бүтц газрын зургийг би ярина гэсэн үг шүү дээ. Зүгээр ер нь өнөөдрийн подкастын яриан дээр бол би юу хэлэх гэсэн гэвэл хүмүүс бол харах өнцгөл өөрчлөх хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Ер нь би өөрчлөх хэрэгтэй юм байна. Миний хайж байгаа зүйл баруун зүгт биш зүүн зүгт байгаа юм байна. Би компани систем болгоул зөвхөн өөрөө жаргалтай буюу завтай явхаас гадна компани маань өсөх загвар олох юм байна. Ер нь бол компани бол ингэж явдсан байна гэсэн энэ ерөнхий ойлголт хандлагыг л хүмүүс авах хэрэгтэй. Тэгээд энэ ойлголтыг авсан хүмүүс бол энийг яаж хийх ёстой юм? Ямар дарааллаар, ямар хугацаанд гэдэг бол том яриа байхгүй юу? Түрүүний хэлсэн боломж
ямар хүмүүст нь их олдоод ямар хүмүүст нь олддгүй юм гэхээр тэр боломж байгаа хэрэгтэй гэдгийг ойлгоод тэгээ хайж байгаа хүмүүст харагддаг гэдэг шиг эхлээд нь бизнесээ системчлэх хэрэгтэй гэдгийг ойлгоод харах өнцгөө өөрчилсөн хүмүүст яаж өөрчлөх үү те танд ямар боломж байна яамаар нэмэрэн гэдэг чинь зүгээр нүдний ч өмнөргүй гэдэрнэ. Тийм ер нь бол хэлэхэд юм л дээ. Хүн бол замдаа гарах хэрэгтэй. Тэгээд би нөгөө зэн буддизмын нэг үгэнд их дуртай л да. Замд гарах цагт зам чи илүү тод харагддаг гэж. Тэгэхээр хүн бол замд гарахаа шийдэх хэрэгтэй. Өөрөөр хайхаар тэр үед бол дараагийн алхам гэж яригдана тий. Тэгэхээр энд бол механик шийдэл байхгүй. Өөрөөр хэлбэл бэлэн хайрцагтай авцраад компани систем болгох чинь гэж байхгүй шүү дээ. Энэ бол хүн өөрөөр хараад алхмаар өөрөө хийх ажил. Яг энгийнээр хэлбэл бид нар бол жимэнд яваад өөр хүнд мөнгө өгөөд жимэнд явуулаад би өөрөө сайхан болохгүй шүү дээ. Угаа царайлаад жимэнд одоо аюутын өдөр болгон явж иж магадгүй 4-5 жил явж иж өөрөө хүрнэ. Түүнээс хүн хөлслөөд юм уу өндөр цалин өгөөд хэзээ ч миний өмнөөс хийхгүй тийм. Тэрнтэй адилхан компанийг өөр хүмүүс хийж чадахгүй. Миний үүрэг бол тэр жимэнд байж байгаа багш шиг л байхгүй. Түүнээс би тэр хүний өмнөөс бас хийж чадахгүй. Тэгэхээр тэр бүгд чинь бас дээрэс нь чинь мод шиг ургана. Өөрөөр чи өнөөдөр 2 жилийн дараа хийх стамыг өнөөдөр чи хийж чадахгүй. Энэ чи алхмаар хийн. Тэгэхээр асуулт бол энэ төрчихгүй зөв яваад суралцаад явах тухай яриа байхгүй. Тэгэхээр хүн өөрчлөгдөх хэрэгтэй гэж юм. Гэхдээ нөгөө хүн хэлхээс нас цааш нас гэдэг шиг хүн яг хэдэн удаа хэлвэл бас яаж ойлгодог хүмүүс хэлдэг хэрэг чинь нэг удаа сонсоод ойлгочдөг нь их цөөхөн шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ талаар таны яаж байгаа талаар илүү ингээд номыг аваад ингээд номыг уншаад магадгүй ингээд ширээний ном аваад байнга уншиж байгаа тань тийм санал болгох номнууд юу вэ? Гэхдээ ном бол их олон шүү дээ. Ер нь бол зөвхөн нэг хэцүү юм нь бүх ном англи хэлээр жишээлбэл. Би бол тэр номнуудын тухай бас яг энэ дараа нь тэр social network энэ оролцсон хүмүүстэй өгч байгаа л да. Зөвхөн асуулт бол ийм байна. Барууны орнуудад бол бизнес их өөр төвшөнд хоорондын харилцаа холбоо, соёл, өрсөн төвшин эдгээр нь их өөр. Монголд бол их өөр. Тийм учраас бид нар бол яг тэдний аргыг механикаар хуулаад бол бүтэхгүй. Жишээлбэл тэнд бол энгийнээр хэлбэл ажлын байрыг систем болгох тухай яриа биш. Одоо байгаа 2 дугаар үеийн системийг орчин үеийн хиймэл оюун автоматжуулах тухай ярьж байгаа шүү дээ. Аль хэдийн системтэй болсон. Аль хэдийн системтэй болсон зүйл хэлбэл. Тийм учраас бид нар бол тэр олон зүйлүүдийг хараад магадгүй одоо 10-15 жил уншсан зүйлүүдээс түүж авч байгаа байхгүй. Түүнээс нэг тийм уншаад шийдчих рецепт ч юм уу тийм зүйл ховролтой. Гэхдээ классик номууд байдаг. Өөрөлд хүнд бол мэдрэмж өгдөг, ойлголт өгдөг тийм классик номууд байдаг. Тэр номнуудыг бол одоо энэ лекцэнд орж байгаа хүмүүс тэрт бол дараа нь тэртээ тэргүй би холбогдоод имэйлээр харьцдаг л да. Тэр үед өгөөд явдیں۔ Одоо энэ сургалтанд ч би өгдیں۔ Тэгтээ бол зүгээр юу хэлэх гэсэн гэвэл механикаар хуулж болтгоо. Жишээлбэл хамгийн энгийнээр хэлэхэд одоо жимний тухай ном уншаад гоё болохгүй шүү дээ. Одоо юу гэдэг юм? Тэ? Хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөө туулах хэрэгтэй. Усан цэлэлтийн ном 1000 уншаад өөрөө усан цэлж үзэхгүй л болох гэсэн. Харин яг түүнтэй ажиллах. Тэгэхээр асуулт бол туулах тухай яриа. Дээрэс нь бол одоо юу гэж хэлдэг юм? Бие биенээсээ сурах тухай яриа байхгүй. Яг тэгвэл одоо бид нар ингээд фэйсбүүкээс одоо юу гэдэг сонин хэвлэлээс харахад бол зөвхөн нийтлэлийг уншдаггүй комментуудаас нь маш их юм ойлгодог шүү дээ. Яг түүнтэй адилхан эн чинь сурж байгаа хүмүүс бие биенээсээ маш юм ойлгодог. Зовлон ихтэй хүмүүс тийм. Яг тэгвэл компани болгон өөрийн онцлогтой, дээрэс нь өөрийн туршлагатай, өөрийн давуу талтай. Тэгээд компани маш олон захирлууд бол одоо сайнаар хэлбэл миний хийж үзээгүйг тэр хүн 10 дахин алдаад үзсэн байдаг. Тэгээд аргыг алдсан тийм учраас оюутан байхад бид нар ярьдаг байсан. 1-р курсын оюутан 5-р курсын хоёрын ямар ялгаа байдгийг гэж. Туршлага. Ингэж хэлдэг. 1-р курсын оюутны амьдралдаа сонсоогүй зүйлийг 5-р курсын оюутан сонсоод аль хэдийн мартцсан бидгийг. Тийм ялгаатай байхгүй. Тэр шиг хүн болгонд өөрийн онцлог биш үү? Тэгэхээр энэ хүмүүс нийлээд суралцах, нийлээд явах асуудал бол маш их сурамж өгдөг. За дээрэс нь бол нэг онцлог зүйл бол компани дангаараа хийж чадахгүй зүйл маш их байдаг.
Тийм ягаад гэвэл жижиг компаниуд мөнгө төгрөг багтаа идэр бол ганцаараа өндөр үнэтэй консалтант аваад ч гэдэг юм уу проектыг явахд хэцүү шүү дээ. Маш олон зүйлийг бол бусдаа сурна тий хямдхан юм шүү дээ. Тэгээ явдал дундаа бол мэдээж дараагийн амар орж болно тий. За ингээд лайв подкаст хоёроо энэ түрээд өндөрлөө те яриад байвал яриад л амар бүр цаашаа бүр улам ингээ ухаад оо хэдийгээр бэлэгдэхтэй хоёр өөрсдийн гэсэн бизнесгүйч гэсэн те бүр үнэхээр сонирхолтой сэдв байна. За тэгээд бас биш бизнестэй те. Яа мэдээгүй шүү дээ. Гэтэ би ч бас хэлээгүй би бас бизнестэй болчихлоо. За би энэ дээр нэг зүйл хэлчихье. За. Би систем гэдэг үг шүү дээ. Зөвхөн бизнесийн тухай битэл одоо дээр нэмээд хувийн амьдралаа системтэй болгох хэрэгтэй. Зүгээр ганцхан минут хэлэхэд. Жишээлбэл одоо чи сэтгүүлч байлаа гэж бодъё те. Чи тэгвэл бүр сайн сэтгүүлч болохын тулд яаж явах вэ? Өөрийн дадал зуршлуудтай байх те. Чамд ямар 10 дадал зуршил хэрэгтэй вэ? Ямар 5 дадал зуршаа чи хаях хэрэгтэй вэ? Түүний тулд чи өдөр болгоо 1 цаг гаргах уу? Түүний тулд магадгүй дасгал хийх үү? Түүний тулд багш болох уу? Түүний тулд ном олох уу? Чи тэр цагуудаа тасралтгүй яаж олох вэ? Одоо гэрийн ажил хүүхэд асрах төрөл бүрийн зовлонгийн хажуугаар яаж хийх вэ? Тийм учраас хүн болгон өөрийгөө хөгжүүлдэг авч явдаг систем хэрэгтэй байхгүй. Хэрвээ тийм системээ чи хийж чадахгүй бол дахиад хэлэхэд нөгөө юу гэдэг салхитагсан хамхуул шиг төмөн зовлон тоочоод хойш нь тавиалаа. Тэгээ нэг мэдхэд яг 50 хүрсэн байна. Нэг мэдхэд Монгол ёсоор болоод 60 хүрж ухаараад 60 нэгтэд өхүү гэдэг байна. Тийм учраас амжилт гэдэг бол шүү хүүсэл зориг биш байхгүй. Амжилт гэдэг бол хүн амжилттай явах системээ байгуулсан байдаг байхгүй. Түүнээс мундаг зоригтой баатарлаг учраас, төвчээртэй учраас биш, магадгүй агуу ухаантай учраас биш. Чамайг 20 жил, 30 жил тасралтгүй хөгжүүлж чадах системийг чи өөртөө байгуулдаг. Тийм учраас энэ бол компани хүн хоёр төстэй. Тэгэхээр энэ системийн тухай ойлголт бол яг хүнд бол систем гэж ярьдаггүй. Компанид би систем гэж яриад байгаа. Хүнд бол дадал зуршил, хандлага гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр эндээс би юу хэлэх гэсэн гэвэл ер нь хүн өөрийгөө яг компани шиг бүтээдэг. Одоо жишээлбэл одоо их том мундаг хүмүүс ингэж хэлдэг шүү дээ. Энэ мундаг хүн. Үгүй. Ихэнх нь залуудаа өөр хүн байсан. Тэд нар 30 жилийн турш тэр мундаг хүнийг бүтээсэн байдаг байхгүй. Алхамаар шин дадал зуршлаар, шин чадвараар, шин авиасаар, шин мэдлэгээр өөрийгөө бүтээж байгаа. Өөрийнхөө системийг, өөрөлд амьдралынхаа системийг тэр хүнийг амжилттай явах системийг бүтээж байгаа байхгүй. Тэгээд тэ түүнийгээ сайжруулад. Түүнийгээ сайжруулад ингэ явж байгаа. За. Түрүүний инхо захирлын хэлсэн үгээр подкастад өндөрлөе. Замд гарах цагт зам илүү тод харагддаг гэсэнчлэн одоо яг та одоо нэгэнт ажиллаа эхлэегүй бол таны одоо тэр амжилтанд хүрэх тэр систем тань тэр зорилтууд танд одоо муухай бүдүүлгээр хэлэх юм бол бүдэг харагдах нь тий. Хэрвээ замдаа гараад ойлгоод эхэлчихвэл илүү тод харагдах нь. Тэгээд ер нь ингэж хэлж болно. Бид гурав гэрт дотроо суугаад хичнээн ярьж болно. Ингээ сайхан яриад байж болно. Зүгээр замд гарангуут бүх юм өөр байна. Бүх юм харагдана. Тийм учраас асуулт бол гэрт сууж заалгах хэрэгтэй, газрын зураг үзэх хэрэгтэй. Тэгэхээр асуулт бол замдаа гарах уу гэдэг байхгүй. Тэгэхээр яг чиний саяны хэлдэг үнэн. Замд гарах үед бүх юм тод харагдана. Гэрт суугаад насан туршдаа гоё философи ярьж болно. Гэвэл төсөөл бодоол байна. За та хоёрт маш их баярлалаа. Гурлаа бараг цаг орчим ярьсан байна. Тэгээд бас лайв үзэж энэ асуулт асуусан хүмүүстээ бас маш баярлалаа. Тэгээд бид гурав лайва хадгалахгүй энэ бид гурав ярьсан энэ лайв маань бизнесийн юм вебсайтн дээр подкастаар орно. Өнөөдөр 2 дахь өдөр, 3 дахь, 4 дахь өдөр гэхэд бизнесийн юм сайтн дээр маань орох байгаа шүү. Тэгээд лайв үзээд яг хөө зарим нөгөө нэг завгүй ажлынхаа хажуугаар лайв үзсэн энэ хүмүүс ахам бол те дараа нь бизнесийн подкастаас илүү сонсоод тэмдэглэж авах юм байвал бичээд аваарай. За бас энэ бизнесийн системийн тухай өглөөний лекц эх 7 өдрийн 3 дахь өдөр буюу 12 дугаар сарын 11-ний өдөр болох гэж байгаа. Өглөө 7:30-аас 9 хүртэл болно. За тэгээд инхо захирал бизнесийн хэрхэн
системчлэх тухай тийм 6 алхам 6 одоо ажилд ингээ хуваасныг яг тэр өглөөний лекцэн дээр та бүхэн тэр одоо тэр газрын зургийг үзүүлнэ. Тэгээ газрын зургийн дараа бизнесийн удирдлага хүн бизнесийн эзэн та замдаа гарна гэдэгт итгэлтэй байна те. За ингээд ингээд сүүлд хийсэн бас яг байгууллагын систем гэж яриадсан. Хүн дээр бас энэ бууж болдог гэсэн надад айгүй сонирхолтой. Харин тийм дотоо бодчихлаа. Би ингээд нөгөө гольф тоглоход ямар техник гэдэг шиг би өөрийгөө сайжруулж байгаа тэр техник чинь миний юу вэ гэж бодоод үзлээ. Магадгүй энэ сонсож байгаа сонсогчдаас өөрсдөө яаж сайжруулж байгаа вэ гэдэг тухайс бодоод үзүүлэх сонирхолтой болох юм байна гэж бодогдлоо. Тийм. Яг зөв эхлээд өөрөөсөө эхэлдэг ч юм уу те. Эхлээд өөрөөсөө эхлэх чинь л амархан шүү дээ те. Тэгж бүр тэгж том тэгж компани бүтцийн системийг гаргахаас эхлээд өөрийнхөө системийг гаргачвал нэг жоохон ч гэсэн туршлагатай болох гэдэг шүү дээ. Тэгээд дараа бас хэцүү. За ингээд энэ удаагийн бизнес цэнийг подкаст болон лайв маань энэ төрөө дуусж байна. Тэгээд та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд 12 сарын 11-нд иргэд болцгоё. Ирж буй дижитал эринд өөрийгөө болон бизнесээ системтэйгээр хөгжүүлэн зогсолтгүй урагшлан явах өндөр өргөөжтэй шинэ арга замыг өөртөө нэ. Бизнесмен подкаст.